авраамын байртай. Тэгээд хүний эрхийн эзний танис нээлттэй нэгэн борлоо хамтран Монгол улсад хүний эрхийн олон судалгааг болон хөтөлбөрнөөс одоо хүний эрхийн талаар судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүсийн эдийн судлалын болон практик ажлыг үзүүн олон нийтэд одоо түгээн дэлгэрүүлэх зөвлөл анхудаага энэ жил хүний эрхийн цогц эрхийг зөвлөж зохион байгуулж байгаа маань ерөнхийдөө хүний эрхийн одоо энэ олон нийтэд зориулсан цогц энэ нээлттэй эрхийг хэлцүүлгийг зохион байгуулах одоо болсон үндсэн шаардлага маань Парисын зарчмын дагуу байгуулагдсан хүний эрхийн үндэсний байгууллагууд болон одоо Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд заасан үйл ажиллагааны үндсэн чиглэлийн маань нэг хүний эрхийн сурталчилгааны ажлыг зохион байгуулах байдаг. Тэгээд энэ сурталчилгааны ажлыг зохион байгуулахаас зэрэгтэй хүний эрхийн одоо иргэдэд хүний эрхийн боловсрол олох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх явдал байгаа маа. Тэгээд иймээс одоо энэ удаагийнхаа ихтгэл хэлцүүлэхэд бид одоо маш олон чиглэлийн хүмүүсийг урьж маш өргөн бүрийн зохион байгуулалтыг бол хичээсэн. Тэгээд энд бол хүний эрхийг хамгаалах чиглэлээр одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бүс байгууллагууд энэ чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг эрдэмтэн эдмийн зэрэг цол хамгаалсан хүмүүсийн судалгаа шинжилгээний ажлыг одоо та бүхэн одоо түгээн дэлгэрүүлэх, таниулах зорилгоор ингээд явж энэ хүмүүст бид нар хүсэлт тавьж энэ ихтгэл уншиж өгөөч гэдэг хүсэлтүүдийг ингээд тавьж ирсэн. Тэгээд энэ ихтгэл маань 3 дугаар сараас эхэлж явагдсан. 3 дугаар сард манай энэ ихтгэл хэлцүүлгийн хамгийн анхны дугаарыг бол улсын их хурлын гишүүн тухай хүний эрхийн дэд хорооны дараагаар ажиллаж байсан Тэмүүжин парламентын хяналт ба хүний эрх гэсэн сэдвээр 2 дахь удаагийн хэлцүүлгийг маань Харвардын их сургуулийн багш хүний эрхийн академик хөтөлбөрийн одоо захирал менежер Роуз маань эрчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хүний эрхийн үүднээс хандах гэсэн сэдвээр уншижсэн. 3 дахь хэлцүүлэг маань бол 5 дугаар сар зохион байгуулагдсан байгаа. Энэ хэлцүүлгийг Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн дарга хууль зүйн ухааны доктор Гавьяа Тулж бэмдэлж одоо хүний эрх ба Монгол Улсын үндсэн хууль гэсэн сэдвээр уншсан байна. Ер нь бид нар энэ хэлцүүлэгт оролцогчдын тухайд бол ямар нэгэн хязгаарлалт бол тавьдаггүй. Энэ хэлцүүлгийг хүний эрхийн чиглэлээр явж байгаа энэ ихтгэл хэлцүүлгийг сонирхож байгаа одоо хүмүүс аль болох нээлттэйгээр оролцох боломжийг одоо хангахыг одоо зорж байгаа. Тэгээд энэ ихтгэл хэлцүүлгийн маань хэлцүүлгүүдийнхаа аудио болон видео бичлэгийг бид одоо хийж нээлттэй нэгэн формын цахим хуудас болон хүний эрхийн үндэсний комиссийн цахим хуудасуудаар одоо тавьж байрлуулж байгаа энэ ихтгэл хэлцүүлэгт оролцож хүрсэн гэж амжаадаг хүмүүс маань энийг нөхөж үзэх, сонсох ийм боломжуудыг хангаж байгаа. Мөн бид нар энэ жилийн турш зохион байгуулж байгаа энэ ихтгэл хэлцүүлгийнхаа энэ аудио видео бичлэгүүдийг та бүхэн төлөвлөсөн гадна одоо энэ оны эцэст энийг эмгэгтгэж одоо эмгэгтгэл болгон олонний хүртэл болохыг ингээд зорж байгаа маа. Тэгээ өнөөдрийн бидний одоо ихтгэл хэлцүүлгийг Монгол Үндэсний үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн зөвлөх ундрья хүний эрхэм чанар төр ба хүмүүнлэг нийгэм гэсэн сэдвээр ихтгэл танхаар өргөжсөн байна. Тэгээд энэ итгэгчийн одоо танилцуулгыг бид энд нээлттэй тараасан байгаа учраас би танилцуулга хийх илүү болов гэж бодож байна. Тэгээд итгэгчээ одоо итгэж байна уу гэж бодож байна. Би өөрийгөө танилцуулах амарсан байна. Би Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн зураг судалгааны асуудал харилцаа авах хэрэгтэй байж. Сайн байна. Хүний эрхийн үндэсний комиссийн нээлттэй нэгэн форумыг хийж байгаа энэ ажлыг бол бид нар үнэхээр их чухал гэж бодож байгаа. Үнэхээр хүний эрхийн талаар хаяа нэг тулгуур асуулт гарах юм бол телевизээр сонсдог. Тэгээд хаяа нэг нэлээд өөрөөртэй байдлаар сурах бичигдсэн байдаг бах. Тэгээд зарим үед хичээлдээ үздэг, үзэж мартчихдаг. Тэгээд бид нар болохоор ихэвчлэн завгүй байдаг учраас ерөнхийдөө хоорондоо яриад тэгээд нэг оролцооны аргаар сургалтуудаа хийдэг болохоор олон хүнд тэр бол өгч чаддгүй. Оролцооны аргаар сургалт хийх 30-аас дээш хүн бид нар бол оролцуулж чаддгүй. Тэгэхээр нэлээд хөвгөлмөл хүрээнд энэ хүний эрхийн тухай илүү гүнзгий ярилцлага яваад өнгөрчдөг. Нийгэм болохоор хүний эрхийг дутуу ойлгосон хэвээрээ тийм учраас одоо өөрсдийнхээ эрхийг ч хамгаалж чадахгүй, бус хүмүүсийн эрхийг төлөөж гисэн дуугаа өргөж чадахгүй. Тэгээд төрийн дур зорилгыг хязгаарлаж чадахгүй явсаар
ирсэн. Тэгээ цаашдаа ч гэсэн энэ адил үргэлжлэх эрсдэл байгаад байгаа. Хэрвээ бид нар нийгэм төр чигээрээ хүний эрх хэрэгчлөө гэж юу юм бэ? Хүний эрх хэрэгчлөөг яг ямар төрийн бүтцээр, ямар улс төрийн тогтолцоогоор, ямар соёлоор дэмждэг юм гэдгээ сайн ойлгохгүй байна. Тийм учраас энэ чухал ажил зохион байгуулж байгаа хоёр байгууллага талархлаа илэрхийлээ. Тэгээд оролцож байгаа бас бусад хүмүүст ч гэсэн талархлаа илэрхийлээ. Тэгээ өнөөдөр би хүний эрхэм чанар төр ба хүмүүстийн нийгэм гэдэг сэдвийг өгсөн. Тэгэхээр би энэ гурван ухагтхууныг хэлэхдээ хооронд яг холбоогүй ямар ч хэлсэн энэ талаар бид нар дутмаг ярьдаг, төрийн талаар монголчууд маш ойлголттой байдаг. Хүмүүнлэг нийгмийн талаар бид нар тэр болгоо ярьдаг, арчилсан нийгэм гэж яриад байдаг. Арчилсан гэдгээ маш явцуу хязгаарлалтмар хүрээд ойлгоод ирчихсэн. Тэр нэргээд нөгөө арчилыг жинхэнэ утгаар бичүүлэхэд саад болоод байдаг. Хүний эрхэм чанар гэдэг манай албан ёсны орчуулгад болохоор хүний алдар хүнд гिचсэн байж байгаа. Алдар хүнд чиглэлээр зарим хүмүүсийн хувьд бол тэр нэр төргээд илүү өнгөц байдлаар ойлгоод байдаг. Тэгээд энэ зүйлийг маш чухал зүйлийг хүний эрхэм чанар англиар бол human dignity гэсэн үг байна. Dignity. Тэгээд human гэдэг нь хүмүүний. Оросоор болохоор человеческое достоинство. Достоинство гэсэн үг гэдэг. Монгол дээр болохоор яг ингээд нэг сэтгэлд нийцэх үед яг болж байна энэ утга бол энэ үгийн утгыг илэрхийлж ингэж хэлэх олдохгүй байгаа учраас бид нар бол эрхэм чанар гэж яваад байгаа. Алдар хүн гэдгээс эрхэм чанар гэдэг нь арай дээр юм уу? Тэгэхээр бас нэг шүүмжил гараад ирдэг. Нэг эрхэмсэг байна гэдэл өөрийгөө бусдаар дээгүүр тавиад бардам загнаад байхдаа андуурах байдаг. Тэгэхээр та нар тэгж андуурах байх гэж би үнэхээр найдаж байна. За тэгэхээр эхлээд хүний эрхэм чанарын талаар ярих гэж оролцъё. Энэ бол нэлээд гүн ухааны тэгээд гүн ухаанаас гадна спиритуал гэж хэлдэг. Нэлээд тийм монголоор бас оюун санааны гэж заримдаа хэлээд байгаа. Тэгээд тэр нь бас энэ спиритуал гэдэг үгийг бүрөө илэрхийлэхгүй байгаа юм уу гэж бодоод байдаг. Оросоор болохоор духовны гэж байгаа тийм ухагтхуун. Тэгээд тийм болохоор энэ талаар ярихад бол нэлээд хэцүү. Хүний эрхийн тухай ярихад илүү амархан яагаад гэвэл илүү эрсдэл стандартууд руу явчихдаг. Энэ болохоор илүү гүнзгий зүйл учраас хүн гэж юу юм бэ гэсэн тэр нөгөө философийн мөнхийн асуулт тийм хүн гэж юу юм бэ? Хүн юуны төлөө төрдөг юм бэ? Амьдрал гэж юу юм? Яах гэж хүн амьдралтай гэдэг асуултуудтай холбоотой учраас энэ талаар ярихад бол амархан биш. За тэгээд төрийн тухай ярина. Төрийн тухай ярихдаа би та нарт төрийн тухай хэд хэдэн онол байдаг гэдэг. Тэгээд тэр онолуудын зарим надад илүү чухал гэж санагдсан онолуудаас танилцуулна. Тэгээд хүмүүнлэг нийгэм гэдгийн талаар юу хүмүүнлэг нийгэм бэ гэдгийг ойлгоход юу хүмүүнлэг биш юм бэ гэдгийг ойлгуулбал бас арай дүт зам юм уу гэдэг тэр үүднээс нь авч үзээд тэгээд жоохон ярилцсан ах гэж найдаж байна. За тэгэхээр хүний эрхэм чанар тэгээ яг уу шашны магадгүй шашин тэгээд яруу найраг уран зохиол энэ хүний эрхэм чанар гэдгийг илүү сайн илэрхийлж чаддаг. Эргэцэн үг хэллэгээс илүү тийм тэр нэг ийм асуулт байдаг. Зен буддист нэг ламаас асуусан байгаа юм. Будда гэж юу юм бэ гэдэг. Тэгээд тэр лам хариулсан. Юу Будда биш юм бэ гэж. Тэгэхээр амьдралыг бид нар юу гэж ойлгохгүй гэдэгтэй холбоотой байхгүй юу? Юу Будда биш юм бэ гэхээр бүх юм Будда гэсэн үг байхгүй юу? Тэгвэл Будда гэж юу юм бэ гэхээр ерөөсөө бүх юм болчихж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр хэрвээ бүх юм Будда юм бол, чулуу Будда юм бол, тэнгэр Будда юм бол, тэр шувуу Будда юм бол, шувууны өндөг Будда юм бол, тэ? Тэгээ энд сууж байгаа хүн болгон Будда юм бол бид нар Буддатай яаж харьцах ёстой юм? Буддатай хүн яаж харьцах ёстой юм? Тэ? Байгаль Будда юм бол хүндэлж маш нандин, маш чухал зүйл гэж тэ хайрлаж, нандинаж, инэрч тэ хүндэлж, тийм мэдэрч тэ хайцах ёстой. Хүмүүр Будда, хүмүүр эрхэм гайхамшигтай оршихуй. Заримдаа бид нар өөрийнхөө тухай боддоггүй тэр маш том алдаа. Зөвхөн өөрийнхөө тухай бодох юм бол бас нэг том алдаа.
Тэгээ өөрийнхөө тухай би юу юм бэ те? Би хүн. А тэгвэл хүн гэж юу юм бэ? Гэт ер нь бол хизээ амт бодож байгаа хэрэгтэй. Хүн гэж юу юм бэ? Хүний чанар гэж юу юм бэ? Хүний үнэртэй гэж ярьдаг монголчууд. Тэ? Хүн чанар сайтай гэж ярьдаг. Тэг хүн шиг хүн гэж ярьдаг. Хүн шиг амьдрах гэж ярьдаг. Тэ? Хүний дор орохгүй. Эсвэл намайг хүн гэж тоосонгүй гэж боддог. Тэ? Тэгэхээр хүн гэж юу юм бэ гэдгийг бид нар бодож байгаа шаардлагатай байна. Тэгээ буддизмын үүднээс авах юм бол тэгээ хүн бүр Буддаг шүтэн гэдэг чинь амьтаа амьгүй бүрийг шүтэн гэсэн үг. Тэгээ түрүүчийн ярьснаар. А Христосийн шашны үүднээс болохоор хүн бүр Бурхны бүтээл гэж ярьдаг тийм үү? Хэрвээ одоо та нарын зарим танил бол Христосийн шашинтай. А тэгээд Бурхан хаана байна вэ гэх юм бол чиний сэтгэл байна. Хүн бүрийн сэтгэл байна гэж ярьдаг. Тэгэхээр бүх шашин би тэгж боддог. А тэгээд мөргөл зөвхөн шашин биш. Одоо жишээл бөөгийн мөргөл. Тэ бусад итгэл үнэмшлийн энэ нөгөө спиритуал уламжлал зөвхөн нэг юмны тухай ярьдаг. Тэр нь болохоор хүн хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдран өөрийгөө болон эргэн тойрныг хайрлаж амьдран. Ерөөсөө хайрын тухай мэд үг хэлдгээр тэ ойлголцох гэж оролцож болох юм. А гүн ухааны үүднээс гэх юм бол бид Кантд маш их дуртай. Кант одоо маш олон гайхамшигтай философчд байгаа. Тэдний нэг нь болохоор Кант. Тэгэхээр Кант болохоор хүн бол ухамсарт, рационал, тэ автоном гэдэг бие даасан гэж байгаа. Төрөлхөөс бүрэн эрхчлөөтэй өөрийгөө удирдах бие даасан шийдвэр гаргах чадвартай. Ямар ч өөрөө туйлын зорилго, би өөрийн гэсэн зорилго. Хизээч өөр зорилгод хүрэх хэрэгсэл биш. Би хүн, би хэрэгсэл биш. Нийгэм жагсны байдлыг гажуудуулдаг гэж байна. Тэг хүн ийм сайхан төрж байна. Өөрөө сайхан амьдрахын төлөө, тэг аз жаргалтай амьдрахын төлөө төрж байна. А гэтэл нийгэм хүмүүжүүлж байна, нийгэмшүүлж байна, боловсруулж байна, гэгэрүүлж байна гэж гажуудуулдаг гэж байгаа байхгүй юу? Хүний тэр одоо байдлын чанар. Улмаар нийгмийг ёс зүйн болон ёс суртахууны гажуудалд хүргэдэг гэдэг. Нийгэм өөрөө хүнийг гажуудуулаад эргээд нөгөөх нь нийгмийн гажуудал болдог гэдэг. Тэгээд би ерөнхийдөө бол энэ Канттай нэлээд санал нийлдэг байхгүй яа. Тэгвэл хүүхэд өөр аюул мундаг гэж боддог. Төрөлтөө гайхамшигтай хүүхэд бол. Тэгээд хүүхдийн маш чухал нэг чанар жишээлбэл тэгээд маш олон чухал чанар байна. Нэг нь болохоор хүн болгоныг адилхан гэж үздэг байхгүй юу? Тэгээд жоох хүүхэд одоо манай том хүү дандаа чи гэдэг байсан. Ээжээ чи, эмээ өвөө чи, бусад улсууд цөмөрөө чи. Тэгээд тэр нь миний чихэнд аюу гоё сонсогддог. Тэгээд хүн болгонтой ерөнхийдөө бол адилхан харьцсан. Тэр баян ядуу гэхгүй, тэр том жоохон гэхгүй, тэр дарга зэрэг гэхгүй. А гэхдээ бид нар хүүхдүүдэд заагаад өгчдөг байхгүй юу? Чи намайг та гэж. Тэ? Одоо тэгээд нөгөө багш загнах гэдэг ч юм уу. Тэгээ айдаг, өөрийнхөө үзэл бодлогчдуудад илэрхийлдэг. А өшөө дээрээс нь аюу муухай юм хийдэг. Бусад хүмүүс чамайг шоолно шүү. Өөрийнхөө байх тэр чадварыг бусад хүмүүс яах бол гэдэг тэр нөгөө нийгмийн контрол хяналтыг дотогшлуулаад авчдаг хүүхэд. Дандаа тэ чөлөөтөө би юу гэж бодож чи би юу хүсэж гэдгээ органик байдлаар чөлөөтөө тэ натурал байдлаар илэрхийлэхийн оронд бусад хүмүүст юу таалагдах бол гэсээр байгаа өөр хүний амьдралаар амьдрах болдог. Тэгээ хизээч аж аргал хүрэхгүй. Тэгээ яг өөрөөрөө байж болохгүй бол дүрд тоглосоор. За Декарт бид нар бол ерөнхийдөө энэ нөгөө модерн гэх юм орчин үеийн сэтгэлгээтэй хүмүүс. Тэгээ орчин үеийн сэтгэлгээ модернити гэж англиар хэлээд байдаг. Нэлээд шүүмжлэлт өрцөн л дөө постмодернизм гэсэн. Ямар шүүмжлэлт өрцөн гэсэн чи ерөнхийдөө бол одоо Декартаас ахуулаад зөндөө олон онолчид оюун ухаан тэгээд матер гэдэг. Тэгээ санаж байгаа зарим Марксыг санаж байгаа те оюун ухаан анхдагч, тэг матер анхдагч. Тэгээд аахан маргалдчихдаг. А тэгээд энэ нь маш арчилсан бус хүмүүнлэг бус үзэл гээд нэлээд шүүмжилсэн. Ялангуяа феминистүүд маш их шүүмжилсэн. А расизмын эсрэг тэмцдэг те одолчид бас нэлээд шүүмжилсэн. Яагаад гэх юм бол хүн цогц байхад тэ оюун ухааны биеэс нь салгаад тэр оюун ухаан мэдлэг одоо юу гэдэг тэр илүү чухал бусад юм чухал биш гэнгүүт
хүний биеийг яаж ч болно. Яаж зовоож болно. Ямар ч хүнлэг бус нөхцөлд байлгаж болно. Хамгийн гол нь энэ оюун ухаан гэдэг. Тэгээ оюун ухааныг хэд шүтгэлээр биед хэрцгийг хандаад биеийг үл огоороод тэгээд өшөө цаашлаад явах юм бол одоо жишээлбэл нөгөө боолын нийгэмд болохоор боолчуудыг оюун ухааны хөгжихгүй хүмүүс гэдэг. Зөвхөн бие гэж хараад тэгээд тэднийг бол одоо мал амьтан шиг биднэртэй маш хариг сарцж байсан гэдэг. Нөгөө цагаан эзэн нь болохоор оюун ухаанлаг болоо. Эсвэл эрэгтэйчүүдийг аюун мундаг оюун ухаанлаг гэдэг. Эмэгтэйчүүд болохоор одоо хүүхэд мөхөд гаргадаг байгальтай илүү ойрхон бие гэж дугаарладаг, зандаачлалдаг гэдэг. Тэгээд постмодернизмын нээлт гэдэг. Уг нь бол нээлт биш байхгүй ягаад гэвэл айл зөвөн гарттай буддизм болон бусад спиритуал уламжлалууд бол энийг хэлжсэн. Оюун ухаанаас гадна хүний зүүн бэлэг тэгээ имэрэггүй сэтгэл хайрлах чадамжид суурилсан мэдлэг гэж зүйл гэдэг юм аа. Ойлгох гэж зүйл гэдэг. Тэгээ заримдаа бид бас хэлдэг ш мэдхээс илүү ойлгох чухал гэдэг. Тэгээд зүв байхаас илүү хүнд имэрэггүй хандах нь илүү чухал гэдэг. Тэгэхээр бид нар илүү хүмүүнлэг бай гэх юм бол оюун ухаан би ер нь хүн гэдгийг бид нар юу гэж боддог вэ гэдэг дээр ч гэсэн дахиад нэг бодож үзэх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр хүний эрхэм нандин чанар амьд явах эрхэмсэг урших тэдгээрийг дээдлэх зарчим хүний оюун ухааны онцлогоос хамаарахгүй гэдэг. Оюун ухаан шүтчихлээр ялангуяа одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй одоо нэг муухай үг гэдэг оюуны хомсдолтой эсвэл хоцрогдолтой гэсэн улсуудыг хүн биш гэж үздэг. Эсвэл хүүхэд хүн биш. Яг гэвэл аюун мундаг оюунлаг зүйл гаргаж чадахгүй гэж үздэг ч юм. Тэгэхээр хүний хүндлэн гэдэг нь тухайн хүний оюун ухааны чадамжаас эзэмшсэн боловсролоос мэддэг чаддаг зүйлээс нь үл хамааран хүн болж төрсөн хэвчин. Тэгээд өшрөө цаашлах юм бол амтхан бүрийг, ургамал бүрийг байрлал дээр аяар бид нар нандинг хайрлаж, хүндэлж явах хэрэгтэй. Тэгээд хүний эрхийн түгээмэл тунхгийн энэ үйлдвэр уг надад их таалагдсан. Харамсалтай Монгол дээр буух дээр нэг сэтгэл хөдлөн сонсогддог. Хүн төрөлхтний гэр бүлийн гишүүн бүрт угаас заяасан эрхэм чанар болон тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь дэлхийд дахин эрхчлөлөөр шудраг ясан их таймыг тогтоохын үндэс мөн. Тэгээ хүний эрхийн түгээмэл тунхлыг 1948 онд улс орнод баталсан. Юуны дараа баталсан? Дэлхийн 2 дугаар дайн. Дэлхийн 2 дугаар дайны өмнө дэлхийн 1 дугаар дайн. Аимшигтай далайцтай. Өмнө нь бол тэр тийм дэлхийн дайн гэж бол учиргүй нэг одоо юу гэх хэдэн зууны туршид болоог за магадгүй одоо Чингисийн тэгээд одоо юу бас бусад Александр жишээлбэл тэдний одоо тэр дайралтыг бас хэлж болох юм. Харин маш олон оролцсон тэгээд ингэж талцаж хоорондоо байлцсан. Дээрээс нь өндөр технологиг ашиглаж өөрөөр хэлбэл хүмүүсийг олноор нь устгах зэвсэг хэрэглэж хийсэндээ дэлхийн 1 дугаар дайн, дэлхийн 2 дугаар дайн. Маш аюултай. Тэгээд дэлхийн 2 дугаар дайн та нар санаж байгаа ямар амар хэрцгийлэл болсон. Еврейүүдийг хамруулан устгасан. Гомосексуалист гэж үзсэн улсуудыг одоо өөртөө адилхан хүүсийн хүнтэй хайрдуулсан харьцаатай байдаг. Ялангуяа эрэгтэйчүүдийг хамруулан устгаж байсан. Дээрээс нь цыгануудыг зөвхөн еврейүүд биш. Нэлээд олон хүмүүсийг бол хамруулан устгаж байсан. Бид нар ерөнхийдөө нөгөө Оросууд Германуудын тухай аягүй сайн мэддэг. Гэхдээ Японууд бас юу хийсэн? Тэгээ Хятадд яасан? Тэгээ саяхан нэг кино гарч ирсэн. Аягүй чухал кино байлаа нөгөө Накинд Япончууд орж ирээд үзсэн юм байна. Аимшигтай. Тэр бол үнэхээр тэгээд ном байдаг байхгүй юу? Накины хүчин гэж. Накины хүчин систем гэж. Аимшигтай хэрцгийлэл хүмүүстээр аимшигтай туршил, аимшигтай устгал явагдсан. Тэрний нэг суурьнтэй тэр нэг фашист онол тийм үү? Цэвэр цусны Ари. Бусад хүмүүс болохоор дэд хүмүүс эсвэл хүн биш. Хэрвээ хүн биш гэж үзэх юм бол яаж бол боолчлын үеэрч, колоничлын үеэрч бид нар тэрийг харсан. Тэгэхээр хүн бүрийн тэр нөө эрхэм чанарыг хүндэтгэх тэгээд улмаар нөө зам ёсны эрх хэрэгжүүлэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь дэлхийд инх тайвны үндэс мөн.
Шудраг ёсны үндэс мөн. За. Цаашаа явж болж гэнэ үү? Тэгэхээр би бол тэгж боддог. Миний логик бол юм. Хүн болгон найдаг. Тэгээ эрхэм чанартай. Угаас яасан. Эрхчлөөтэй эрхэм чанартай. Тэгэхээр энийг нь хамгаалахын тулд юуны өмнө төрөөс гэхдээ зөвхөн төрөөс биш. Хамгаалахын тулд хүний эрх гэсэн эрх зүйн ойлголтыг бид нар гаргаж ирээд тэрийг нэг талаас яг философи ойлголт нөгөө талаас болохоор эрх зүйн стандарт. Гуравдугаар төрөөсөө хууль гаргаж ирсэн. Тэгэхээр манайхан тэгээд дээ хүний эрх гэхлээр л ерөөсөө эрх гэдэг үгийг л бодчих. Эрхэнгүүтээ тэрийг яагаад ч дур загвар авирлах гэж ойлгочихсон. Тэгээд дур загвар авирлах гэж ойлгонгуудаа үүргийн яри. Тэг яагаад эрхчлөөс бид нар тэгж айж байна? Эрхчлөө гэж юу вэ гэдгийг эрх гэж юу вэ? Эрхчлөө гэж юу вэ гэдгийг ойлгочих гэсэн эхний сэтэл биш. Эхний сэтэл энэ биш ээ. Нөгөөх юм. Одоо албадлагын яри, үүрэг, хариуцлага тэрийн яри. Тэгээд бас айгүй болцол тавих дуртай. Үүргээ биелүүлж ирэхээ. Эрхээ идэлээгүй хүн үүргээ ухамсартайгаар биелүүлэх байхгүй юу? Юу нь бол. Дээрээс нь үүрэг гэхээс илүү хариуцлага гэж ярих шаардлагатай байна. Жохон өөр ойлголт. Төрийн тухай ярих уу? За одоо би танаас асуув. Та нар хариулъя. Төрийг юу гэж ойлгодог вэ? Төр гэж юу вэ? Төр гэхлээр толгойд юу бууж байна? Хатанаа. Юу ч хамаагүй зөв буруу гэсэн юм байхгүй юу? Төр гингүүд юу бодогдож байна? Иргэдэн байна. Иргэдэн төлөв байна. Чанга иргэдэн төлөв байна. Хазарчлан ноёрхол бүрэн тогтсон юм. Дангаар ноёрхол. Дангаар ноёрхол. Тэсраа чимэг байгаа нөхдөд. Төр гэхээр юу санагдаж байна? Юу бодож байна? Төр хэрэгцээ. За За төр гоё уу муухай юу? Амар амархан юм. Гоё уу муухай юу? Төр гэхээр гоё санагдаж байна уу? Нэг онцгой санагдаж байна. За ёстой. Гэтэ одоо яг муухай чинь хамгийн ихний юу? Гоё муухай. Гоё. Одоо гоё. Одоо ямар мэдрэмж төрж байна? Одоо манай төр байна. Янз янз байдаг. За тэгвэл ингэ заяа. Манай төр Монголын төр одоо гэж бодохлоор ямар байх ёстой биш. Тэ яг одоо манай төр гэж бодохлоор сайхан санагдж байгаа нь дараа өгдөг. Гайхахгүй үргүй. Сайхан санагдж байгаа. За муухай санагдж байгаа. Илүү олон дараа өргөж जैन тэ. За энэ дэрнэ. Монголчууд төрийг арчилсан маягаар бол тарайхан ойлгохгүй байгаа. Ерөнхийдөө нийтлэг хандлага болох дээр. Төрийн минь сүл төршөө гэж бурхан дахиад мөргөж байгаа юм шиг тэгээ төрийн өмнө гим хийц юм уу? Яагаад төршөө гэдэг би тэрийг бас ойлгох байна. Төрийн хар хүн, эрэгтэй хүн байдаг. Төрийн хар хүн гэдэг. Төрийн хар хайрцаг яагаад дандаа хар юм? Тэгээд нэг дарга юм шиг нэг төрөөс айдаг. Нэг даргаас айж байгаа юм шиг нэг тийм айдастай. Тэгээд нэг ямар нэгэн албан тушаалт нь ямар нэг юм хийчих юм бол хамгийн ихний реакц нь ялангуяа магадгүй арай жоохон нас ахмад ностальгизмын үед дарагдуулсан улсууд модтой шууд ингэ бүгд нь орох гэдэг юм. Тэгээд яагаад надад ингэж хацж байгаа юм гэж асуухын оронд тийм гим хийц юм шиг ингээл зарим нь болохоор ардын башиг заах болох гэдэг. За тэгээд нөгөө төр нь бас заах гэдэг. Тэгээд би дөнгөж сая бас нүдэнд маш эвгүй харагдсан нэг зүйл харсан сонин дээр зөв монгол хүн гэсэн. Харсан уу?
Юу вэ зөв монгол хүн гэдэг? Боловсролын бодлого юм уу? Тийм. Тэгэхээр боловсролын тогтолцоогоор төрийн өнцгөөс харахад эсвэл тухайн төрийг барьж байгаа намын өнцгөөс харахад ямар монгол хүн зөв бэ гэдгийг тодорхойлох гээд байна гэж би харах. Тэнгүүдээ тэр зөв гэсэн одоо хайрцаг руу биднийг тэр манай залуу үеийг болохоор чихгэх. Тэг хит ийм ирэх вэ? Тэг зөв хүн, зөв монгол хүн, өчигдөрөөс монгол хүн гэж юм бэ гэдгийг тодорхойлох миний өмнөөс бусад бүх хүмүүсийн өмнөөс тодорхойлох зөв. Тэгээд хэрвээ тэр зөвөнд биш юм бол бид нар ямар болох юм? Буруу монгол хүн болох. Тэг тэр төр ууг нь бол багш биш байхгүй юу? Тэг учиргүй багшлахтай унах юм бол бид нар бол маш их хадаж хандах хэрэгтэй. Тэгээд зарим нь болохоор бас илбэрл эцэг эсвэл одоо ачид их гэж ойлгосон хэвээрээ. Тэгэл одоо төрийнхаа ивэл гэж одоо болтол яриастай. Тэгээ ялангуяа нөгөө шагнал гардуулахлаар нэг имийг хөрөх юм за тэр чи имээ зайлвал нам төр гэж хэлдэг байна. Социализмын үед нэг л нам байсан. Тэр нам нь төрийн эрхийг барьдаг байсан. Тийм учраас нам төр байсан байхгүй юу? Хоёр тусдаа зүйл биш. Тэ нам төр нам. Тэгээ бас нэг гоё шүлэг байсан юм аа. Маяковский гэдэг одоо залуу үе бол мэдэхгүй байх л та. Маяковский партия и Ленин гэж нэг гоё шүлэг бичээд одоо гоё гэж байгаа юм л та. Тэр нь болохоор яг нөгөө коммунизмын залуухдыг нийцсэн байсан болохоор их алдаршсан шүлэг. Өгөө тэрнээс өөр бүр гоё шүлэг зохиосон гэдэг тэрийг хинж мэдэхгүй зарим нь хорсон. Засгийн газар тухай үед. Тэгээ партия гэдэг нь нам, тэ Ленин, нам ба Ленин. Нам бол Ленин, Ленин бол нам. Тэгэхээр намын удирдагч, тэ төрийн удирдагч гэдэг чинь нам төр. Тэгээд төр гэдэг чинь улс орн. Тийм ойлголттой. Тэгээд зарим нь болохоор аврагч гэх. Зүгээр сууж байгаа л нөгөө төр нь аягүй сайхан санаатай иргэдийг аварчин гэж хүлээгээд байдаг. Тэгээ энэ хэлээр аягүй явж төр засгийн байгууллагууд үүнийг хайлтаа шийдвэрлэх цаг болж гэж үзсэн. Хөрөнгө буруу өндөрлөг. Тэгээд хөрөнгө буруу өндөрлөг гэж зүгээр ажиллаа хийж байгаа гэсэн яг үүрэгч дуусдаг. Тэр өндөрлөгт нь байгаа хүмүүс нь. Тэгэхдээ энд тэгж боддог хүмүүс байхгүй юм шиг байна. Яг наад юм уу гэсэн хэлбэр байна. Одоо төр төмгөр яс ямгар гэж сонсно. Төр төмгөр яс ямгар. Яг юу гэж ямгар гэж юу юм хүмүүсээ? Ямгар гэж мэдхүү. Энэ үгийн утгыг мэдчих юм байна уу? Яс хатуу. Гэхдээ яг ямгар гэж юм. Өөр юм дээр хэлэх үү? Энэ ямгар юм аа. Түр гэж Түмбис юм уу? Би ингэж боддог байхгүй. Яг үнэндээ бол төмгөр гэдэг чинь яг хэрвээ энэ төр төмгөр яс ямгар гэдэг энэ хэл зүгнээс салгаад зүгээр өөр одоо контекстгүйгээр төмгөргээ харах юм бол бид нар бол төмбис юм гэж ойлгох. Хэрвээ ямбар гэх юм бол мэдгүй би бол за юу ч юм бүгд гэж бодох юм. Гэхдээ төр төмгөр яс ямбар гэх хүмүүс яриад байдаг. Төр дураараа авирлах тоолгүй хэлний тайлбар толгойд дэлгэрүүлгээр тайлбарлагдсан байж байгаа юм. Энэ ямбарч төмгөр юм чи. Тийм гэхдээ нийт хүмүүс болохоор үг ашиглах тоолондоо толиндоо очиж шагаахгүй дээ. Төр төмгөр юм. Яг бид нар уушрагууд тэр нөө тал биш рүү хэрвээ үгүй бол тий яг үл энийг чи хэлэх тоолын хүн бид нар ингэж дэдв ер нь бол энгийн одоо юу гэх юм ухамсарын түвшин. Гэхдээ энэ мэд үгийг тий амар логиктой утга учиртай үг мэд тий эрх мэдлийн тодорхой тогтолцоог дэмжих үүднээс хэрэглээд байдаг. Тэрийн хүлээн зөвшөөрсөн. Яг ялгаагүй төрийн сүл төршөө. Тэ одоо тэр төрийн 3 өндөрлөг. Төрийн 3 өндөрлөг өөр юу вэ? Тийм. Тэгэхээр бас л нэг өөрчлөсөн юм. Уг нь бол нөгөө 3 засаглалтай гэж тийм. Төрийн эрх мэдлийг хуваарлсан. Тийм. Төрийн эрх мэдлийг хэд төвлөрүүлэхгүй тул. Хэд төвлөрүүлэхээр аюултай учраас хуваарлсан. Тийм. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх. Тэгээд хууль тогтоох нь гүйцэтгэх хянан. Шүүхэнч гэсэн хянан тийм аль нь.
Гэтэл тэрийг нөгөө гурван засаглалыг төрийн гурван өндөрлөг гэж хэлэнгүүт нөгөөх нь өндөр болоод иргэдээс дээш гараад тэгээд нөгөө шүтэх ёстой, дээдлэх ёстой болоод тэгмүүдээ бүр сая зоологийн хэлснээр тэр засаглал гэсэн утгач аяндаа ингээд балраад алга болоод ерөнхийлөгчөөр хийсээд өөрөөр хэлбэл зүгээр эрх мэдэлтэй албан тушаална. Тэгээд би бас нэг юу харсан юм аа, нэг сонио харсан нэлээд дээр үе. Талигаач жасраагаан зураг. Тэгээд жасраагаа ингээд юм бодсон. Тэгсэн чинь сэтгүүлчийн бичсэн доорх тайлбар нь болохоор дээдэс юу is бясалгах вэ гэдэг. Дээдэс гэдэг онцлчихсан. Тэгэхээр би тэгж боддог байхгүй юм. Монголчууд бол ерөнхийдөө феодал сэтгэлгээгээр нэг хэсэг төр ханддаг. Нэг хэсэг нь социалист авторитар сэтгэлгээгээр. Тэгээ зүгээр социалист биш. Авторитар социалист гэх сэтгэлгээгээр төр ханддаг. Тэгээд нэг хэсэг нь болохоор неолиберал капиталист либерал арчилсан сэтгэлгээгээр төр ханддаг. Тэгээ миний бодлоор гуруула таарах. За тэгээ төрийн тухай ерөнхийдөө бол онолуудыг хуваах юм бол хоёр янз онолоо. Нэг нь болохоор норматив онол, тэгээ ямар байх ёстой вэ? Гүн ухааны үүднээс. Төр ямар байх ёстой вэ? Түүнийг хэрхэн үүсгэн гэж үзэх вэ? Төр яах ёстой вэ? Нөгөө хэсэг нь болохоор эмпирик онол. Эмпирик гэдэг чинь бидний эргэн тойрны ертөнцийн гэсэн үг юусэн. Тэр яг одоо төр ямар вэ? Яаж үүссэн бэ? Тэг яадаг вэ? Төр яадаг вэ гэдэг нь яах ёстой вэ гэдгээсээ маш хол зөрүүтэй байгаа гэдэг ихэнх тохиолдол. Тэг учраас энэ төрийн онолуудыг бас ингэж ялгаж ойлгох нь аюулж байна. За тэгээд нэлээд алдартай норматив онол болохоор энэ нийгмийн гэрээний онол, тэрний том төлөөлөгч нь Жан-Жак Руссо. Тэгээд энэ нөхөр болохоор тэгж хэлсэн. За хүмүүс бол өмнө нь яг ийм байсан л да, энэ Руссо энтриг амьдарч явах үед болохоор чинь хаан засаглалтай байсан шүү дээ. Тэгээ хаан яагаад засаглаж байгаа бэ гэх юм бол бурхны хүү, бурхнаас заяатай шашнаар тайлбарладаг байсан. Шашнаар тайлбарлаад ахлаар чинь нөгөө хүн бүр нөгөө юм хэрэгжүүлээгүй идэлх тэр нийгмийг бүтээхэд маш хэцүү. Тийм учраас шашнаар тайлбарлах биш өөр ямар нэг зүйлээр тайлбарлах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр ямар төр байх вэ? Тэр төрийн одоо иргэдийн дунд хүлээн зөвшөөрөх үндэслэл нь хаанаас гарч ирэх вэ? Тэгэхээр Руссогийн гол санаа зовж ирсэн юм нь тэр Руссо ингэж тайлбарласан байхгүй. Цөмөрөө ерөөсөө төрийг ингэж үүсгэх гэж үзье. Хүмүүс зэрлэг байжээ. Тэгээд байгалийн нөхцөл гэж байна. Special nature. Зэрлэг байжээ. Тэгээд тийм үед болохоор хуваа хийжсэн. Тэгээд ганцаараа амьдардаг. Амиа арга заасан. Хүчтэй хүчгүйгээ. Тэгээд хүчгүйгээ дээрлэхдэг. Одоо хоолыг булааж авдаг ч юм уу те. Дайны аюул эрсдэлтэй, амьд явах баталгаагүй, эрхчлөөгүй, ганцаар л амьдрал байж байна. Өөрөөр хэлбэл дайны эрсдэлтэй байх гэж чинь бас дандаа эрхчлөөтэй байх гэсэн үг биш байхгүй. Хизээ намайг авчиж магадгүй. Хизээ би гэмтэж магадгүй. Тэгэх юм бол ам хийж чадахгүй. Тэгээд олж авсан хоолоо надаас хүчтэй булаална гэдэг ч юм уу. Тэгэхээр эрхчлөөгүй ганцаардлагмал амьдрал байж, амьдрал бол хэрцгий богино байж байна. Тэгээд тийм нөхцөлд хүмүүс амьдарч байгаа. За ерөөсөө энэ байнгын аюул эрсдэлтэй амьдралаасаа татгалзъя. Бүгд сайн дураараа зэрсгээ тавьж цөмөрөө нэг хутгаж чаддаг байгаа шүү дээ, тийм. Өөрийгөө хамгаалах, хоолоо олж ирэх. Зэрсгээ тавьж инхийг сахин эрхчлөөтэй амьдрах нийтлэг зорилго хэм хэмжээ тогтоож дундаасаа итгэл даах хүмүүсийг нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй өөрөөр хэлбэл төр болгоё гэх. Тэгээд нийгмийн гэрээ хоорондоо байгуулаад тэр нийгмийн гэрээний үндсэн дээр төр гэдэг юм тэр хүмүүсээс бий болж байгаа. Нэгэнт нийгмийн гэрээ байгуулж юм бол иргэд болчихж байгаа. Тэ өмнө нь одоо хувь зэрлэг одоо хүмүүс байсан бол одоо болохоор нийгэм гингүүд нийгмийн харилцаанд орлоо гингүүд ерөнхийдөө бол иргэн болоод төртөө болоод бие биенийхээ өмнө ёстой нөгөө өөрийг хариуцлагаа хүлээгээд гэхдээ цөмөрөө хамтдаа эрх хэрэгчлөөгүй юм лээ. Тэрний баталгаа төр болох гэдэг байгаа байхгүй юу? Яг үл зэвсгээ тавьсан шүү дээ. Тэ? Зэвсгээ төр хадгалуулчихсан. Овоолоостой зэвсэг төрд байна.
Зэвсэг гэдэг чинь түрүү хэлжсэн албадлага. Тэ? Албадлага, захиргаалал, хүчирхийлэл. Тэрийг ашиглах монопол ирэх зөвхөн тэ төр. Тэгээд төр аюулгүй байдлыг хангах болцолтойгоор нийгэмдэх хүчирхийлэл албадлагын монополийг одоо манай орчин үед бол тэр нь шүүх цагдаа тэ зэрэгээр илэрж байгаа албадлагын монополийг эзэмших болсон. Тэгэхээр бид нар төрийн тухай бид гэж боддیں۔ Үнэхээр арчилсан нийгмийг бид нар бүтээ гэж бодож байгаа бол төр гэдэг чинь сайн сайхан байж болно. Сургууль цэцэглэг, эрүүл мэндтэй, нийгмийн даатгал гэдэг маш чухал үйлчлэгээ үзүүлж байна. А гэхдээ төр чинь энэ албадлагын монополийг, хүчирхийллийн монополийг нийгэмд эзэмшдэг онцгой этгээд шүү гэдгийг бид нар хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл тэр монопол ирэхээр бидний эрх хэрэгчлөө хязгаарлахад хизээ ямагт ашиглаж магадгүй. А ерөнхийдөө гашуун туршлагыг харах юм бол ашиглаж ирсэн. Тийм учраас арчилсан тогтолцооны хамгийн их санаа зовдог зүйл нь юу гэх юм бол яаж төрийн дур зорилгыг хязгаарлах вэ? Яаж хянах вэ? Тэгээд нэг арган түрүү бидний яриад байсан засаг хуваах. Тэр эрх мэдлийг хуваарлах зарчим. Монголын зарчим харамсалтай наадагдаад байна. За эмпирик онолууд бол их сонирхолтой. Зөндөө олон онол байдаг. Ерөнхийдөө бол институционал, функционал онол гэж байна. Бүтцийн тэ буюу структурын онол гэж байна. А тэгээ улс төрийн соёлын болон соёлын онол гэж байна. Улс төрийн онолууд ч гэж байна. А тэгээд надад нэлээд сонирхолтой санагддаг нь энэ төр дайн татварыг холбож үзсэн. Түүхэн явцад орчин үеийн төр яаж үүссэн бэ? Яаж бий болсон бэ? Яаж төлөвшсөн бэ? гэдгийг тайлбарласан онол багхгүй. А тэгээд энэ Чарльз Тилли, Маргарет Леви гэдэг судлаачид байдаг. Тэгээд зөвхөн хоёр ч биш өөр бас. А тэгээд бид нар бол ерөнхийдөө гэсэн төр бол мачин тий? Одоо араатай амт шиг мачин. Өөрийн албатаас татвараар тий татвар татаж гадаадын албатаас болохоор дайдаж эд баялагийг нь хурааж авдаг тий гаргаж авдаг экстракт гэж байгаа юм. Тэгээд эрх мэдэл баялаг өөрийн эрх мэдэл баялаг улмаар хүчирхийллийн монополоо ямагт бэхжүүлж нэмэгдүүлж явах зорилготой. Эрх мэдэл эд баялагаа нэмэгдүүлэхийн тулд албатаа буюу нөгөө албат нь юу юм бэ гэхээр ерөөсөө эдийн засгийн суурь нь байгаа шүү дээ. Орлогын их үүсгэн. Эдийн засгийн суурийг өргөжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бусад төрөлтэй газар нутаг хүн амын төлөө байлган үүсгдэг. Яагаад дайн гэж байдаг юм. Тэр Иракийн дайнтэй яагаад болсон? Ерөнхийдөө бол нөгөө газрын тосны дайн гэж нэрлэдэг шүү. Тэгээд зөндөө олон бусад те одоо дайныг бид нар үзэх юм бол ерөнхийдөө эд баялагын төлөө, эрх мэдлийн төлөө те рекицор гэж аягүй хэрэгжсэн. Оросд бол энэ рекет нээлттэй дэлгэрсэн. Монголд ч бас тодорхой хэмжээний рекет байж байгаа. Рекет хийжсэн нөхдөө гайгүй баяжаа. Тэгээд бас арай нэг гайгүй ингээд нэг хууль ёсны дагуу бизнес ажилуулах боломжтой болоод хууль ёсны дагуу бизнес рүү шилжсэн гэдэг. Тэрээс 90 он чи заавал надад хамгаалуул. Тэ? Одоо юун дээр гардаг штэ. Брюслигийн кинонд дээр гардаг санаж байна. Бид Брюслид аягүй дуртай болохоор. Тэгээ тэрүүн дээр нөгөө Брюслиг дууддаг штэ. Дуудаж авчраад нэг ресторан. Тэгээ тэр рестораныг нөгөө рекицорууд байсаж аваад бэлтгэлдэг. Тэ? Биднэрт нөгөө хамгаалалтын мөнгө төлөв. Тэгээд хамгаалалтын мөнгө төлөхгүй гэхээр байнга орж ирж бэлтлээд байдаг. Тэ? Дарамтлаад байдаг. Тэгээ тэрийг рекет гэж хэлээд байдаг байхгүй юу? Тэгээд мөнгө төлөх юм бол хамгаална. Асуудал байхгүй. Тэгээ мафи хийдэг ажил юусэн юм шүү дээ. Тэ? Рекет хийдэг. Тэгээд одоо татвар, зөвхөн төр татвар гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд нөгөө мафич. Тэгэхээр яг төр энэ шиг ажилладаг гэж байгаа байхгүй юу? Тэ? Төр заавал хамгаалуул гэж тулгадаг. Хамгаалуулсны төлөө төлбөр авдаг. Бидний татвар. За тэгээд өөрийн албад хамгаалтаа зардаг гэж байгаа юм. Тэгээд дотоод гадаадын өрсөлд өрчлөөс хамгаалуулахыг тулгадаг. Тэгээд яг нөө түүхэн явцад нөө төр яаж үүснийг харах юм бол өвгний аягүй сонирхолтой гэхдээ цаг баг байгаа болохоор би ерөнхийдөө товчхон яриад явахаас өөр арга байхгүй. Грамши маш чухал онолч. Ялангуяа орчин үед. Тэгээд Грамши болохоор хежемони гэсэн тодорхойлолтыг ухтхууныг гаргаж ирсэн. Ерөнхийдөө бол Маркс шиг бүтцийн онолч гэх юм уу structural theories гэж ангилах хэрэгтэй. Тэгээд энэ нөхөр тэгж хэлсэн бол Маркс юу гэж хэлсэн бэ гэх юм бол нөх хөрөнгөний давхар гэж байна. Тэгээд ажилчин ангийн давхар гэж байна. Хөдөлмөрийн үйлчлэг явагдаж байна, тэ? Тэгээд нөгөө капитал хурлуулж авсан
тэр одоо ноёрхогч давхраг тий захирагч давхраг болохоор ерөнхийдөө давуу эрхтэй байгаад байна. Тэгээд ажилчин ангийг хөдөлмөрийг яаж бүлжиж байгаа гэх юм бол цаана дандаа ажилгүй ядуус байж тий. Тэгэхээр энэ нөхрийг ажлаас халлаа гэхэд дараагийнх нь бэлэн юм чинь нөгөө нөхөр чинь авч байгаа цалингийнхаа төлөө энэ нөхцөл муу байнтай энэ цалин бага байна гэж тэр болгон тэмцэж чадахгүй. Тэгээд тэрнээс үүдээд энэ үйлдвэрчний нийлэл гэдэг зүйл уг нь бий болсон. Яг л бүгдээрээ нийлээд энэ нийлэлтэй байх юм бол бид нар тэмцэж чадна. Тэгээ үйлдвэрчний нийлэл чухал ялгалтыг байгуулсан. Неолиберал эдийн засгийн одоо зарчим үйлчилж ирснээс хойш харин энэ үйлдвэрчний тэмцэл бол маш хэцүү болчихсон. Яг л нэг жоохон өөр логикоор нөгөө дахиад бодохаа болчихсон юм хэлдэг бол ажилтнууд нь. Тэгээд дээрэс нь нөгөө баруунд байсан нөгөө гар үйлдвэрүүд нь ерөнхийдөө 3 дахь орнууд руу нүүрчихсэн. 3 дахь орнууд руу нүүрнүүд нь нөгөө захирагч ноёрхогч төр тэгээд дотоодын одоо ноёрхогч анги давхраг тэгээд дарж байгаа байхгүй нөгөө ажилчин ангийг тэгээд дээрэс нь транснационал капитал орж ирээд аюул таамагтай нөхцөл хямд хөдөлмөрийг ашиглаж хямдхан бүтээгдэхүүн бид нар хэрэглэх боломжтой болж байна. Тэгээд Грамши болохоор тэрнээс өшөө цааш нь дэлгэрүүлээд соёлын үн шинжилгээг оруулж ирсэн баггүй юу. Тэгээд либерал хөрөнгөдний арчилсан тогтолцоо хөрөнгөдний анги нь хөрөнгөжсөн баггүй тийм. Хөрөнгөдний анги нь доогуур ангийнхныг өөрсдийн соёл, хөрөнгөдний соёл, эдийн засгийн түвшинд хүргэн бусад ангиас уг ангид дэвшин орох органик замаар хангаж нийгмийг бүхэлд нь өөртөө хамруулж чадах байнгын хөдөлгөөнд организм мэдээр өөрсдийгөө ойлгуулж хөрөнгөдний ангийг хүрээнд томсгох чадвартай мэд харагддаг гэдэг. Ойлгох жоохон хэцүү байж байна. Ингэж байгаа. Хөрөнгөчсөн давхраг гэх юм бол хизээ ямагт нийгмийн цөөн байсан. Тэр капиталист гэх юм бол. Тэгээд энэ доор нь янз бүрийн хөрөнгө багтай давхраг тэгээ ядуус хамгийн олон хүмүүс харамсалтай ядуус байх гэдэг. Монголын нөхцөлд бол дундаж давхрагч гэсэн юм нэмэх. Тэгэхээр энэ давхрагын зааг хүрээ болгохтой хязгаарлагдмал. Ийшээ тэр болгон эндээс хүн орж чадахгүй. Уг нь бол мэрсэр орчдог. Онцгой тохиолдолд мэрсэр орчдог. Тэр мэд онцгой тохиолдлуудыг болгохлээр зам ёсны юм шиг тийм энэ бол ингээд та нар аюул мундаг хөдөлмөрлөөр хичээгээл зүтгээлээс боловсрол цай эзэмшээд боловсролгүйч байсан гэх тийм аюул мундаг энэ амжилтанд хүрэх боломжтой гэх рекламдаа байдаг. Гэтэл онцгой тохиолдолд зарим хүмүүс бол үнэхээр тийм одоо Jim Carrey мэдж байгаа бах тийм жүжигчин Jim Carrey аюул ядуу байсан байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнхөө авьяасаар од болсон юм чи мэдээж яриг хөрөнгөтөн болж чадсан. Гэтэ маш цөөн тохиолдол. Их тохиолдолд энэ хүмүүс бол хөдөлмөрөө мөлжүүлсэн, тэгээ өгөөгүй ядуу, ерөнхийдөө бол нэг дэмжигсэн, санхүүгийн баталгааг эзэж олж чадахгүй, тийм хэврэл байгаад байна. Гэхдээ яаж ингэж хардуулж чадаад байна? Тийм айгүй гоё арчилсан тогтолцоо байна, сонгуул хийж тийм үү Монгол сонгуул хийж бид нар аюул мундас гэж чөлөөтэй очоод тэрийг энийг тэр намаас сонгочжээ. Тэгээд эндээс гараад байгаа шийдвэрүүд нь бол тэр бидний эрх ашиг тэр болов гэж тэгэхгүй. Энэ нөхдүүдийн хармаа зудаатгаа гэдэг. Тооны хувьд энэ давхар нэг их олшроод байдаггүй. Хөрөнгө мөнгөний хувьд бол тэр цулцаагаад байдаг. Тийм. Тэгэхээр ингэж чаддаг онцлог байна гэж байгаа байхгүй юу? Энэ либерал хөрөнгөний арчсан тогтолцоо. За яаж гэх төрн захирагч ангийн эрх ашигыг өөртөө шингээж нийгэмд бүхэлд нь дэлгэрүүлж байгаа. Тэр эрх ашигыг ийм эрх ашигтай шүү одоо зөвшөөрлөг бий болгож штэ. Тэ? Цөмөр ийм юм руу тэмүүлэн шүү. Гэхдээ тэр тэмүүлэл тэр ёс зүй одоо тэр мөрөөл нь захирагч ангийн эрх ашигт үйлчилсэн тэрийг тусгасан байдагтай шингээсэн байдаг гэж байна. Тэгээд институцийн чадамжаараа дамжуулан захирагч ангидаач гэсэн нөлөөлдөг. Учиргүй одоо баян улсууд те амар санаатаагаар ингээд төрөөр дамжуулаад энэ хүмүүсийг өстой ингэж синхруулээд гэж бодоод байгаа ч юм биш бас. Дээлийнх нь болохоор өөрсдөө чин сэтгэлээс бас итгэдэг байгаа байхгүй юу тэр одоо номлолт те. Тэгээд төрийн үүрэг юу байдаг вэ гэх юм бол иргэдийг алдах төдийлөн хүс гэж байна. Тэгээ хүчээр одоо энэ захирагч ангийн ашиг дүүжлэх биш.
Харин гэгэрүүлэх гэдэг одоо боловсрол сургууль хэвлэл мэдээлэл бүх юмар тийм гэгэрүүлэх замаар нийгмийн тийшээс адил хөрөнгөний давхаргын эрх ашиг түүнд зарагдсан соёл ёс зүй захирулагчдаар хүлээн зөвшөөрүүлэх нийгмийг нэгтгэршүүлж хэв журамтай болгох эдийн засгийн өсөлтийг хангах. Тэгээ яриад уул уурхай эдийн засгийн өсөлтөөр дотоодын нийт бүтээгдэхүүнээр эдийн засгийн улсынхаа хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтийг биш улс орныхаа хөгжлийг бид нар дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжиж байгаа шүү. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн аюул мундаг нэмэгдээд Монгол улс одоо ядуу бүрээ орон гэж тооцогдохгүй тийм бага орлоготой дундаж орон гэдэг ангилалд орчихсон байж байгаа. Тэр ангилалд орохлоор манай ядуур буурсан уу? Манай ядуу хүмүүс цөөрсөн үү? Ядуур нь нэмэрсэн үү? Дундаж давхар зузаарсан уу? Тийм санхүүгийн баталгаа сайжирсан уу? Гэхэр үгүй. Гэхдээ тэгж ангилуулсны уршин одоо жишээлбэл бид нар дээр мэдээж ерөнхий нийгмийн байгууллагууд дээр. Монголч өөрсдөө баян болсон юм чинь Монголын ерөнхий нийгмийн байгууллага тусалж яах юм? Тэ? Түр манайх шиг хүний эрхийн ерөнхий нийгмийн байгууллага санхүүжүүлэх ямар сонирхолгүй. Одоо бид нэр эргээд дандаа төрийг шүүмжилдэг. Тэгэхээр төрийн эрх мэдэл болохоор зөвхөн материаллык биш одоо байшин сав мөнгө дотроор болсон тий одоо танк манк юу гэдэг бүтцэн одоо тийм дэнд захиргааны тий бүтцүүд нь байна шүү дээ улсыг нэмэрчихсэн мөн соёлын изолог тэгэхээр бид нар энэ изологийн хүчин зүйлийг изолог зөвхөн стилист байсан юм биш тий одоо ч гэсэн аюул хүчтэй нэг хүмүүлэг биш изолог яваад байгаа тэрийг бид нар анхаарах хэрэгтэй байна. Монголын нөхцөл би тэгж бодсон заашгүй ярих зүйл болохоор энэ үндэсний тухай асуудал. Тэгээ үнсэрхэг үзэл гэж хэлээд өөр национализм гэж нөө шинжлэх ухааны нэртэй национализмын тухай ярих хэрэгтэй. Тэгээ Геллер Андерсон гэсэн нэлээд чухал саналч судлаачд байдаг. Тэгээ тэд нар ерөнхийдөө юу ч ажиглаж судалсан бэ гэх юм бол төр үндэстэн хоёр тэр болгонд давцаж байгаагүй. Орчин үеийн төрүүд болохоор дандаа одоо төрд үндэстэн гэх юм уу да англиар nation state гэдэг. Nation state. Nation үндэстэн одоо жишээлбэл хал эсвэл Монгол гэдэг ч юм уу те эсвэл Орос. State гэдэг нь болохоор төр. Тэгээ одоо улсын одоо бидний энэ мэдрэг тогтолцоо ерөөсөө nation state. Германчууд Германыхаа өөрийн гэсэн төртэй, Монголчууд Монголынхаа гэсэн өөрийн гэсэн төртэй. Тэгээ энэ бол ерөнхийдөө дэлхийн 1-р дайнаар ингэж хуваагдаад тэрнээс өмнө бол ерөөсөө шидийн нөхдүүд тэр нөгөө хаан засгийн империйн хүрээнд хамтран амьдраад лээсэн баггүй юу? Дэлхийн 1-р дайнаар хувааж ирсэн, дэлхийн 2-р дайнаар өшөө хуваасан. Тэгэхдээ нөгөө 90-ад оноос те нөгөө социалист блок нурангууд бас аюултай ай болсон Югославд жишээлбэл. Тэгээ зөндөө олон орнууд нэмэгдсэн тийм. Тэгэхээр нэг ерөнхийдөө бол нэг тийм орчин үеийн тэр нөгөө шашнаар бид нар төрийг хүлээн зөвшөөрүүлэх болсноос хойш национализм гэдэг үнсэрхэг үзэл гэдэг нэг юм шашныг оруулчихсан. Тэгэхээр монголчууд тэгээ тэр нөгөө арчлалын онцлогтой бас нийлээ тийм. Монголчууд өөрөө өөрсдөө захирнаа тийм үү? Арчлал мөн үү? Тиймгүүдээ тэгвэл монголчууд өөрөө гэсэн төртөө болоо гэсэн байхгүй юу? Зөв юм шиг санагдаж байна. Зөв юм шиг ороод. Тэгсэн чинь монголчууд яасан жишээлбэл 90-ад он казакууд зайлуул. Та нар монгол биш. Тэгээ казакууд нь бид нар ялгуулсан гадуурх гэж хэлээд хэлсэн чинь эсвэл бурятууд нь хэлээд дүүл явахгүй юу? Газраа үлдээгээрээ харин. Тэ? Тэр энэ бол бас нэг тийм одоо шүүмжлэхгүй үлдээж болохгүй зүйл байгаа байхгүй юу? Ямар сэтгэл төрүүлдэг вэ гэх юм бол төр үндэстэн хоёр яг нэг юм шиг. Тэ? Тэгэл монголчууд аюул гоё өөрийн гэсэн төртөө монголчууд бид нар өөрсдийнхээ амьдралыг аваад явна. Уг нь бол санаа нь зөв. Гэхдээ түүхэн явцад тэр болгон багцаж байгаа байхгүй юу? Энэ хоёрын заа хязгаар. Хүмүүс өөрсдийгөө аливаа үндэсний орны гишүүд гэж өмнө нь бол тэгж бодож байгаагүй. Монгол гэж дандаа байсан ч юм шиг тий. Одоо өв дээдээс энэдрийг гэж яриад идэв 13 зуун гэж яриад идэв. Тухайн үед тэр хүмүүс тий одоо өөрсдийнхээ хүрээг юу гэж тодорхойлж ирсэн. Одоо шал өөр л байсан байгаа байхгүй. Тэгээд яг нь түүхчд бол ингэж хэлж байгаа л та. Хүмүүс өөрсдөө овог, тосгон, тий, хот, шашин гэх мэт жижиг нэгжийн төвшин тодорхойлж тэгээ үнэн ч баг түндээ тий хайртай байх, үнэн ч байх. Одоо орчин үеийн үг хэлбэр нь их оромж байх тий.
гэдэг ухагтхууныг тэр хүрээнд л ойлгож байсан. Тийм учраас хөлсний цэргүүд гэж байсан. Тэ? Тэр чинь одоо ингээл Герман гэдэг нь тэднэрт амар хол байхгүй юу? Тэ? Одоо тэр өөрийн хааны л асуудал юм бэ гэж бодсон шүү дээ. Тэгэхээр чинь хаа байсан ингээд энэ тосгоноос намайг Германыг хамгаална гэж цэрэг татах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд айгүйх зурцдаг. Тэгээд хүчээр тэг бүр ингэж барьж авч ингэж нөгөө цэрэг татдаг. Тэгээд нөгөө хөлсний цэргүүд айгүйх байсан. Тэгээд Дайны технологи нарийсаад Дайны зардал асар их нэмэгдсэн нөгөө танк, манк гэх нөгөө автомат нэтрээгээ. Тэгээд нэмэгдэх тусан бол тэр амжилттай түрүү цаг хүрээгээ тэлээд цэрэг татлагыг өргөжүүлж, армийг тохимолжуулж, үнэнч армийн ёс суртахууны суурийг өргөжүүлэх хэрэгтэй болсон. Яаж цэргүүдээ үнэнч байлгах вэ? Тэгэхээр амиа харьлахгүй тэг амиараа дэнчин тавьж чаддаг болохгүй гэдэг айгүй хэцүү үстэй тийм үү? Одоо бид нарыг энэ одоо нэг амтан дайраад дэнцдэг нэрээ цөмөрөө өөртөө хамгаалдаг гэвэл хамгийн түрүүнд хэн бууж гарах вэ? Гэхдээ ч үсэн бодно үстэй. Юунаас яаж хамгаалах? Яагаад би хамгийн түрүүнд бууж гарах вэ? Юу хэлэх гэсэн? Камикадзе. Тэр яа камикадзег яаж бий болох вэ? Камикадзе нар яагаад байсан? Ерөөсөө Японы төлөө байхгүй. Тэр Японы тэгж айхтар байж чадсан чинь националист идеологи нь амар хүчтэй байж чадсан байхгүй. Тэгээ бусад нөө уламжлалт одоо хүчин зүйлс нөлөөлсөн. Гэхдээ Японы национализм Япон бол импери арах ёстой. Япон бол бусдаас дээгүүр тийм учраас Японы төлөө өстой нэр амиа хайрлахгүй. За. Тэгээд энийг хэлсэн байх тийм шашин ашиглаж байсан. Тэгээд гэрээлийн зуунд төрийг хэрэгжүүлэх одоо зүй ясна гэж шашнаа тэр болгон хэрэгжүүлж чадахгүй. Хэрэгжүүлж гэдэг зүй ясны хэмээн бүлээн зөвшөөрөх. Тэгээд үндэстэн гэсэн шин томоохон бүлгийг бүтээж эхэлсэн. Тэгээд энэ яттай орчин үеийн төрт үндэстэн буюу Nation State. Тэр нь болохоор нэгэн давгаалсан үндэстэн соёл тулгуурласан төрийн тогтолцоо үүссэн. Тэгээд би яагаад энэ түүхийг ярих дуртай гэхлээр ерөнхийдөө бол биднэрт түүхийг аюул муу заадаг. Тэгээ муу заахнаас ашигтай юм шиг байна. Яг л бид нар аюул одоо юм түүхийг хэрвээ мэдэхгүй бол үнэн гэдэг хүлээгээд авчдаг. Хизээ ямагт ийм байсан гэж бодчихдаг. Тэгээд энэ Nation State гэдэг одоо жишээлбэл би өөрөө Монгол гэж бодсон. Тэгээд Монгол тийм ийм их оронч байна гэдэг чинь тийм ийм гэж бодчихсон. Тэгэл ингээл түүх үзэл эхлэхээр чи энэ чи түүхийн явцад над чиг хүмүүс ийм сэтгэлгээтэй болсон юм биш үү? Төр гэдэг чинь бас ийм механизмыг ашиглаж тэр их оронч гэж аягүй сайхан гэж бодоод байсан зүйл чинь дандаа сайхан биш юм биш гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд төрийн хүрээ тухайн үндэсний соёл хийж газар зүйн хүрээтэй хязгаарч бүрэн давцад нийцж байгаагүй. Энэ бол маш тодорхой. Оросууд газар сайгүй байна, Хятадууд газар сайгүй байна, Казахууд газар сайгүй байна. Тэр байтугай хазара монголчууд гээд хаа байсан тэнд явж байна. Тэгээд ушаа юу Асан гэдэг хүмүүс байдаг. Бас монгол цусны ийм хэрэгтэй бид нар шиг царайтай гих үед зарим үед төрийн хүрээнд хэд хэдэн үндэстэн багтаж, зарим үед нэгэн үндэстэн хэд хэдэн төрлийн тогтолцоотой байж ирсэн. Гэвч тэр өөрийгөө тухайн үндэсний дээд илрэл мэтээр ойлгохыг чармаа. Тухайн газар нутагт оршиж буй хүмүүсийн түүх, уламжлалт, соёлыг өөрийн зорилгоор нийцүүлэн бүтээлчээр төрөөж тэрхүү албан ёсны түүхийг хүмүүс тулгаж ирсэн. Боловсролын тогтолцоогоор мэдээж ирэх. Тэгээд дараа нь бол тэр хэвлэл мэдээлэл уран одоо зөвхөн яруу найраг гих мэдээлэл тэгээд нэг шүлэг хүмүүс аягүй их таалагдаад бид надад одоонтой санагдаад байна. Миний Монголын бүргэд гээд миний Монголын бүргэд харь газар ясаа тавихгүй гэсэн. Бүргэдэд тэгээд харь газар гэж байхгүй шүү. Угнаа. Тэгээд хаал бол хаад чинь чөлөөтэй тийм чинь тэр бидний тэр улс орны хязгаар тэр шуу бол уг нь бол баригдахгүй байхгүй. Гэхдээ гих мэд яруу найрагаар энэ нөгөө хил хязгаар тэгэл энэ үндэстэн соёл 13-р зуун Чингис хаан одоо юу гэдэг тэр бүгдийг чинь хамгийн дээд эрхэм тэрийг ч үтгэхгүй чи Монгол биш гэж энэ бол тэр эзэлэл айгүй хэрэгтэй эзэлэл их ашиг айгүй хэрэгтэй. За тэгээд түрүүнд үндэстнүүдийг нэгэн цул
монголчууд гэхлээр л яг нэг адилхан. Тийм учраас монгол гэж юу гэдгийг А, Б, В, Г, Д гэж тоочж болно гэж бодож байгаа улсууд байна. Тэгээд тэр манай юу вэ нэх урт нэртэй Мянган өөрсдийн зорилгыг суурилсан юу вэ үндэсний хөгжлийн стратеги. Тэр дотор Монгол хүний аз жаргал гэдэг бол тодорхойлсон байж байгаа юм харсан. Амар өөртөө итгэлтэйгээр хэсэг бүлэг хүмүүс тухайн тохиолдолд настай, эрэгтэй, дээд боловсролтой хүмүүс өөрөөр тодорхойлсон бидний өмнөөс аз жаргал гэж юу вэ? Ундрын нөхөр тэрийг аз жаргал гэж бодохгүй бол ундрын нөхөр Монгол биш. Тэгээ чи Монголоо алдсан гэж хэлсэн шүү дээ. За хаана явж байна? Тийм нэгэн цул гэдэг. Тийм нэгэн цул өөрчлөгдөшгүй. Тэгээ түүхэн явцад ямагт оршиж ирсэн боддоор тоожж болох үндсэн объектив шинжүүдтэй нэлээд дүрсэлж ирсэн гэх. Тэгээд ийм байдлаар улс орныг дүрслэхийг essentialization гэж хэлдэг айл. Энэ нөгөө нэг надад хараад зөвхөн монголоор ярих аягүй хэцүү. Яг бол Монгол нийгэм шинжлэх ухаан үнэхээр хоцрогдсон. Тэгээд орчин үеийн нийгмийн шинжлэх ухаанд ашиглаж байгаа нэр томьёонууд Монгол дээр байхгүй. Тэгэхээр essentialization гэдэг нэр томьёо аягүй чухал. Essence гэдэг нь болохоор мөн чанар. Тэ? Одоо цэцэг навч бай гэж бодъё. Тэрнээс ингэж шүүсэн тэ одоо яг тэр ямар амтхан үнэр одоо сарнай үнэр гэж бодъё тэ. Тэгээ сарнай одоо мөн чанар гэдэг үнэр гэдэг ч юм уу тэ. Тэр үнэрийг бид нар ингэж гараад яг ийм ингэж гаргаж ирэхтэй адилхан. Улс үндэсний мөн чанар нь бол гэд улс үндэсний зам арга шиг бол улс үндэсний тэмүүлэл бол гэд. Тэгээд ингэ тоочж болох тэг хүн болгон адилхан тэгж бодох юм шиг тооч гэдэг чинь маш аюултай, маш хүмүүнлэг бус, маш арчилсан бус сэтгэлгээ яваад байгаа байхгүй. Тэгээд төрийн национализмыг бид нар нэг шууд харж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр өөрсдөө арчилсан иргэд гэж бодож байгаа юм бол. Тэгээд үнэхээр хүмүүнлэг нийгмийг бид нар төлөвшүүлэх гэж бодож байгаа. Тэгээд эргээд нөө Грамшиг сануулхад хөрөнгөний либерал нийгэм захирагч анги гэдэг нийгэм соёл эдийн засгийн эд ойлголт эрх мэдлийг атгасан, хөрвүүлж чадсан тийм бүлгүүдтэй хяналтандаа оролцсон байгаа бүлгүүд тийм. Тэгэхээр энэ захирагч анги нь төрийг эзэлсэн байдаг гэж байгаа байхгүй юу? Марксаас ингэ хэлсэн. Тэд орчин үеийн төрийн технологи идеологийг ашиглан захируулагчдад иргэдэд өөрсдийгөө бүлээн зөвшөөрүүлж тэднийг өөрсдийн зорилгод идэвхтэй зүтгүүлж чаддаг. Тэр болгоомжийг тэд ингэгээд ахгүй. Одоо чи ингэж явах юм бол хүн шиг амьдарч юм жинхэнэ монгол хүн байл гэсэн үг гэдэг ч юм уу эсвэл жинхэнэ орчин үеийн хүн жинхэнэ одоо юу гэдэг одоо арчилсан хүн багтгүй заримдаа бас тэгж хэлж байгаа. Арчилсан гэх юм бол одоо зөвхөн хувиа хичээсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Зөндөө олон изолог гэдэг чинь яаж байна. Тэгээ хувиа хичээн гэдэг чинь аюу ашигтай байхгүй. Хувиа хичээн гэдэг чинь эргэлт нэгдэж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд өөрөө ингэ сайхан явж байвал өөр хүмүүс тулгарч байгаа шудраг бус явдлыг харахгүй өнгөрч чадна гэсэн үг байхгүй. Харахгүй өнгөрөх юм чинь зөрчиж өгдөхгүй, зөрчиж өгдөхгүй юм чинь тэр хүмүүсийн төлөө дуу хоолойгоо өргөхгүй. Үндэстэн гихч идеологийн хэрэгсэл буюу категори нийгэм дэх тэгш бус байдал, сонирхол, эрх ашигын зөрчил, эрх мэдлийн ялгаа, дотоод дарга, тэгээ дотоод колоничдод гэж үсэлж байна. Хүчирхийллийг нуун даргадаг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гээл нэг юм яваад байгаа. Тэрийн зөндөө олон хүмүүс Facebook дээр лайк хийгээл дараад байна. Тэгээд тэр сэтгэлгээнээс би бас аягүй хайдаг байхгүй юу? Яг л ихэнх тохиолдолд ив нэгтэй байдаа гэж хэлж байгаа хүмүүс цаана юу хэлээд байна гэхээр битгий санал зөрөөдөө, битгий шүүмжлээдээ, сохроор намагдаг гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд эрх мэдлийг аягүй их юм нөгөө төвлөрүүлсэн юм цаана яваад байгаа. Тэгэхээр одоо энэ эрх мэдэлтэй нөхөртөө санал нийлэх юм бол нийс нийлээгүй түүнийг дагах юм бол эрх мэдэл гэж ойлгох байхгүй юу? Тэгш бас эцгийн эрхт ёсонд суурилсан нийгэм давмгайлсан үндэсний хөрөнгө чимээтэй эрхтэйчүүдийн эрх ашиг үйлчилж байдаг гэх төр. За тэгээ хүмүүн төрөө юу нь илүү чухал юм бэ? Хаяа ингэ төрч гисэн байгаа шүү дээ. Бол төр нь илүү чухал юм шиг бодсон хэвээрэж гэдэг юм.
Тэгээд бас Facebook-оор би ч одоо амар Facebook дээр авах гэдэг залуучуудын надад яагаад Facebook аягүй чухал гэхээр ерөнхийдөө залуучууд хэрэгтэй байгаа Facebook-ийг. Тэгээд залуучуудын дунд ямар санаанууд үйлдэлтэй байна гэдгийг харж байгаа байхгүй юу? Тэгээд тест амиа тавихад бэлэн гэдэг Монголынхаа төлөө нөгөө залуу эрэгтэйчүүд амиа тавихад бэлэн гэж байгаа юм. Тэгээд одоо жишээ нь Иракийн дан хит хэрэгтэй. Тэ? Бушийн хамсаатан хідэн нөхөрт хэрэгтэй, зэвсэг үйлдвэрлэгчид хэрэгтэй байна. Тэгээд Америкийн нэгдсэн улсад тэр одоо газрын тос бизнесийг атгасан хүмүүст ашигтай. Амар хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгсэн мөртөө яагаад өөрхийн нэгмүүд цэрэг тэ магадгүй ядуу латино айлын Америкт бол ерөнхийдөө цэргүүд доогуур давхаргаас гаралтай. Тэгээд баян айлын үр цэрэгтэй яв гэж бол баг байхгүй. Тэ яагаад тэр латино залуу тэдний төлөө өгөх ёстой юм бэ? Тэдний их ашиглалыг яагаад өгөх ёстой юм? Яг л өөрчлөлт Америк мандатгай гэж бодож байгаа байхгүй юу? Тэ тэгэхээр Америк мандатгайгийн цаг тэр хэсэг бүлэг нөхдийн их ашиг мандатгай байхгүй юу? Тэгж бодоод байгаа юм. Америкийн мөрөөдөл гэдэг чинь тэ Америк мөрөөдөл гэдэг чинь бас нэг залуугийн хэрэгсэл. За тэгээд ихэнх нийгэм төр эрхмэлтэй бүлгүүдэд эслэгдсэн байдаг тул өөрийгөө легитимжүүлж, зүй ёсны хэмээн хүлээн зөвшөөрүүлж, нийт хүмүүс хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их чармал гаргах хэрэгтэй байна. Чармах хэрэгтэй байхгүй. Энд чинь тэрнээс биш бид нар одоо бүр нэг лой цайдад биш, өг нь бол нөө төрөлхийн ухамсартай нөхдөг гэдэг байгаа шүү дээ. Төрөлхийн эрхчлөөдөө тий өөрийн гэсэн рационал сэтгэлгээтэй ухамсартай төрсэн улсууд хэрвээ маш их чармал гаргаагүйсэн бол бид нар тэгж олноороо тийм олон зуун жилийн туршид эрхмэлтэй хэсэг бүлэг нөхдүүдийн эрх ашиг идэвхтэй зүтгэж ирэхгүй байхгүй юу? Тэр чармаалтыг бид нар олж харах хэрэгтэй байна. Яаж бидний усан хөвгөл шиг болгож идэв. Хүмүүсийг түр үнэнч болгохын тулд түр өөрийгөө үндэстэндээ салшгүй холбоотой. Зарим тохиолдолд шашинтай, тийм салшгүй холбоотой гэдэг. Төрийн мөхөл, үндэсний мөхөл. Үндэсний мөхөл хүний мөхөл мэд ойлгуулдаг. Тэгээд эх оронч байх нь төр дүнж байх гэсэн утгатай болчихсон. Тэгээ бүр болгоод хэдэн дарах дүнж байх юм бол тэг төр дүнж эх оронч гэсэн утгатай болчихсон. Төр үндэстэн гэгчийн оршин тогтнолыг хур хүмүүсийн оршин тогтнолоос дээгүүртэй байдаг. Монголын эрх ашиг. Хүүхний эрх хэрэгчдээр хамаагүй тэг хүмүүнлэгээс хамаагүй Монголын эрх ашиг гэж дайраад. Өөрөөр өөрийн оршин тогтнолыг хүмүүсийн ангаас ирэх хэрэгчдээс илүү үнцэнтэй хэмээн зарлж хөрчилдөг. Тэгээ хүмүүнлэг бус төр, хүмүүнлэг бус нийгэм үр дүн. Тэгэхээр бид нар бол өвгөн түрүү та хэдийг хэлснээр болохоор төрийгөө ингэж харах гэдэг байхгүй юу? Энэ болохоор иргэд. Гэхдээ иргэд шатлалтаа гэдгийг бол төдийлөн бодоагүй байна. Тэгээ бүтцийн хувьд нийгэм чинь тэгш бус. Дагаад цөөн тооны баян тэг маш нэгэн дундаж давхраг нийлээ дөрвөн гүнзгий орлого багтаа тэгээд бүр үгээгүй ядуу хүмүүс байна. Гэхдээ бид нар төрийг бид бүгдийн ашиг сонирхол нийлэг ашиг сонирхол алагчлалгүй тэг тэгш үүслэх ёстой. Бидний одоо юу гэх юм зарц гэж хэлэхэд арай муухай юм даа баг л тийм. Биднэрт үйлчлэх ёстой этгээд үдгээд. Тэг уг нь бол гэтэл Грамшигийн хэлж байгаа болохоор энэ хөрөнгөтний давхар. Тэгээ хөрөнгөтний гэдгээс гадна ерөнхийдөө бол эрэгтэйчүүд хамгаалсан. Тэгээд ихэнх тохиолдолд бол давгаалсан шашиг, давгаалсан үндэстэн. Түр болохоор энэний өргөтгөл гэж үздэг байгаа байхгүй юу? Тэгээ бид нар энэтэй бидний зарим хаяа ийшээ орчдөг. Тэр ийшээ орчихсан хэдийг амар сайн пиардаг болох дээр хинч гэсэн ийшээ үсрээд орчих юм шиг сэтгэлдэл төрдөг. Тэгээд энэ төрийн зорилго нь юу гэх юм бол ерөөсөө эдний төрийн чинь эдний эрх ашигыг явуулах нийгэм. Тэгэл эдийн засгийн хөгжил, бүтээлч хөгжил гэдэг одоо бол ерөөсөө боловсролыг юу руу хандуулах гэдэг юм бид нар санаа зовоод байна. Тэгэхээр ерөөсөө зах зээл дээр өрсөлдөж чадах үз Монгол хүн гэдэг байна. Тэрнээс биш нөгөө нэг хүн байх, бусадтай зохицож амьдрах,
Тэгээ суралцахад сурах одоо юу гэдэг тэр өргөн хүрээнд. Тэгээ өөрийгөө нээх гэх мэт тэр өргөн хүрээнд биш. Ерөөсөө зах зээл дээр өсөл тэр чинь хэн ашигтай. Бид нар бас амар ингээл нөгөө нэг хөдөлмөрлөх соёл төлөвшүүлдэг шүү дээ. Work ethic гэж хэлдэг. Тэгээ ажлын ёс зүй гэх үг гэж одоо хөдөлмөрийн ёс зүй гэх үү? Амар ингээл work ethic-тэй усацдаг. Хүртлээ ингээл ажиллаад тий. Тэгээд хэн ашигтай. Яг нь Грамши бол ерөнхийдөө хийж хэлээд байгаа байхгүй. Грамшитай санал нийлж бол нийлэхгүй байж болно. Гэхдээ Грамшиг үгүйсгэх аргагүй. Одоо юу гэх юм тэр чигт нь үгүйсгэх аргагүй. Зарим юм дээр нь бол бид нар нюансуудаар ч юм уу маргаж болно л доо. Тэгэхээр яаж бид нар хэрвээ төртэй ийм юм бол гэхдээ төр шууд автоматар бас яг та эднэрээ төлөвлөхгүй гэж байгаа. Тодорхой хэмжээний өөрийн гэсэн нэг юм бие даасан бодолтой. Тэгээд эргээд эднэртээ нөлөөлдөг гэж түрүү ярьжсэн шүү дээ. Хэрвээ бид нар төрийг ингэж ойлгох юм бол бид нар ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн тулд яаж ажиллах ёстой вэ? Шал ондоо хариулт эргэлхийлэх хэрэгтэй болчих واخгүй. Зүгээр л идэвхтэй иргэн. Тэгээ одоо бас миний санаа зовоод байдаг нэг юм нь болохоор манай ерөнхийлөгчөөс ахуулаад шууд ардчлал гэж яриад байна. Шууд ардчил чухал. Гэхдээ шууд ардчлалыг бид нар энэ нийгмийн бүтэц давхраажилт зэрэгтэй холбож үзэхгүй байх юм бол шууд ардчил чинь ялгаагүй юм. Яг бол цаг завтай боломжтой ярих чадвартай байдаг ч юм уу тэр хүмүүс нь илүү ашиглан тэр шинээр бий болж байгаа ардчилсан орон зайг. Хэрвээ бид нар тэгш бус байдлыг, бүтцийн тэгш бус байдлыг, гендерээр ялгарлан гадуурсан байдлыг үндэстэн, ястан, шашин, бэлгийн баримжаа зэргээр ялгарлан гадуурсан зарим хүмүүсийг түлхээд байгаа тэр хүчин зүйлсийг анхааралд авахгүй бол манай нийгэм тийм гоё болж чадахгүй байхгүй. Илүү тэгш шудраг нийгэм болж чадахгүй. Дээрээс нь иргэний нийгмийн байгууллагуудын үүргийг болохоор ерөнхийдөө үгүйсгэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд чинь юугаар авч холбогдолтой байдаг вэ гэх юм бол удаан хугацаанд байгууллага юм чинь удаан хугацаанд тууштай тодорхой асуудлуудыг мэргэшиж ажилладаг учраас тэндээс улс ууртай шүүмжлэл гарч ирэх боломжтой. Баталгаатай биш боломжтой. Хэрвээ иргэний нийгмийг сайн хөгжүүлэх юм бол тэгж ажил одоо баталгаатай ажил юм бол тэр бол нэлээд органик натурал процесс учраас эднэрийг чухал биш гэдэг байгаа байхгүй. Эдгээр чухал биш байх юм бол алдаг оног мэдээлэл авсан, алдаг оног оролцдог иргэд энэ айхтар бүтцийг өөрчилж чадахгүй, төрийг өөрчилж чадахгүй байхгүй. Уг нь бол хүмүүсийн нийгэм цагт орж байгаа. Оо яа найчдаг цагстай талиж өгсөн биш. Ганц цагт яларсан харагдсан юм. Юу яах вэ? Бас жоохон гимнаст хийх үү? Тийм үлдээгүй. Тэгээ хүмүүсийг авчирсныг би яг нөгөө юу харьцуулалтын дээр хүн биднэрт юм ойлгоход аяга амархан байх гэж боддог байхгүй. Тэгээ хүмүүсийг авчирсан нийгмийн туйлын зорилго зарчмын хувьд юу юм бэ гэх юм бол ерөөсөө хүн түрүү Кант хэлжсэн тийм хүн өөрийн зорилго. Тэрнээс биш өөр ямар нэгэн зорилго үйлчлэх хэрэгсэл биш гэх. Тэгэхээр хүмүүсийг авчирсан нийгэмд болохоор туйлын зорилго тухайн хүний мэдээж хэрэг сайн сайх. Тэр хүн өөртөө муу юм болсон. Хүмүүсийг бас авчирсан бас нийгэмд болохоор хүнийг юу гэж хардаг вэ гэвэл өөр ямар нэгэн зорилгод хүрэх хэрэгсэл. Социалист нийгэмд болохоор нөгөө нэг юу лээ коммунизмын бүтээн байгуулалтын төлөө хүмүүсийг ажилладаг гэсэн. Тэгэхээр коммунизмын бүтээн байгуулалтын төлөө чи өөрийгөө зориулах ёстой, амиа тавьж бэлэн байх ёстой. Үхтлээ ажилласан ч тэгэл амралтгүй, зүтэлтгүй нөгөө нэг юу гэлээ нөгөө төлөвлөгөө даван биелүүлээд амар гоё туг муугаар шагнуулаад байсан. Тэгээд хэрвээ нөгөө нэг жоохон амармаар гэдэр санагдах юм бол одоо чи стилист биш вэ гэдэг, коммунист биш вэ хүмүүсгүй байдаг ч юм уу шүүмжлүүлдэг. Тэгээд тэрийг би дараа юу нийлүүлээд ирчихээ. За тэгээд хүмүүсийг авчирсан нийгэмд бол хүн өөрийн шийдвэр гаргаж автоном тэтгэх гэж үзнэ. Тэгээд тийм учраас альва нөхцөл хүний чадварыг бэхжүүлэх, сонголтыг өргөжүүлэхэд анхаарна. Хүмүүсийг бус авчирсан бус нийгэмд болохоор иргэнийг биедээ ухамсарч шийдвэр гаргах чадваргүй гэж үзнэ. Янз бүрийн шалтгаан. Нөгөө өмнөх нийгэмд болохоор социалист нийгэмд болохоор ерөнхийдөө бол феодал сэтгэлгээтэй улс учраас тийм
бид нар одоо коммунист сэтгэлгээ суугаагүй учраас л өмнөөс нь шийдвэр гаргаад заавал өмнөөс нь шийдэх тийм маягаар ажилладаг. А тэгэхээр үр дагавар юу байдаг гэх юм бол хүмүүс нөгөө бэлэнчлэг сэтгэлгээтэй болно. Тийм өөртөө үл итгэх. За би ч тэнийг юм да би ч итгэхгүй дээ. Энэ дарга хийх гэж байгаа байх та. А эсвэл хариуцлагаас айн бултна. А тэгээд нөгөө эсвэлтлээ одоо юу эсрүүцлээ юу илэрхийлнэ. Тэгээд бас нэг юу weapons of the week гэх хүчин мөхөс хүмүүсийн зэвсэг гэх хэсэг бүлэг судалгаа байдаг баг. Тийм их ногч байна. Тэгээд тэрүүгээр коммунизм нурсан нэг шалтгаан нь юу вэ гэсэн чинь иргэд одоо ингэж жагсаал тэгээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй юм чинь жагсаал мэгсаал эсэргүүцлээ илэрхийлэхгүй. А яаж илэрхийлсэн гэсэн чинь үйлдвэр дээр амар их брак үйлдвэр байсан гэж байна. Тийм биз социализм айгүй брак үйлдвэр байсан. А хэрвээ үнэхээр энэ нийгэмд сэтгэл хангалуун байсан бол хүн чинь сайн хэвлээд шүү дээ ажиллаа. А нийгмийн дэмжихгүй байгаа учраас хааш яаж хийгээд тийм брак үйлдвэрлээд байгаа юм. Тэгээд тэрийг бас судалсан байсан байхгүй юу гэсэн үг байна. За тэгээд хүмүүст арчсан нийгэмд бол хүн бүр тэгш хэрэгтэй үн цэнтэй гэж үзэн. Тийм. Тэгэхээр тэр ширхгийг бол маш их чухал үзэн. Зарим хүн бусдаас илүү үн цэнтэй хүмүүст бас арчсан бус нийгэмд болохоор ялгуулах гадуурх төрөлдөг гэх. Яг одоогийн байдлаар бол нэг тодорхой хүн бусдаас илүү амар илүү үн цэнтэй байх гэж би бодоод байгаа байхгүй юу? Тийм. Айгүй хэрэг юм бидэлсэн. А тэгээд тодорхой хэмжээний одоо жишээ нь ерөнхийлөгч байсан энэ дээр ярих юм бол тэр TV-ийн асуудал уг нь бол маш тодорхой байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд надад өгсөн юм байна. Гэхдээ энэ одоо шашинт гандан битгий өгөөрэй гэж хэлсэн надад өгсөн. Ерөнхийлөгч байгаа хүн тэгээ эсвэл их хурлын гишүүн одоо юу гэдэг ерөнхий сайд те төрийн албан хаагч тийм хэмжээний хувийн бэлэг хүлээж авах угаасаа ёсгүй шүү дээ. Ёсгүй. Хуулиар хариуцсан байдаг. Яагаад гэвэл авилгалаас үржил сэргийлж байгаа байхгүй юу? Ямар ч хамаагүй бэлэг аваад авах юм бол хинч хамаагүй манай одоо тэр нөгөө нэг юу лээ томгор явгар нөхдүүдийг чинь худалдаад авах нэстэ. Тэгээ ер нь бол худалдаад аваад авах шиг байна л да. Тэгж байгаа. Хоёрдугаарт тэгээд нөгөө ч өөрт нь бэлгэрч гисэн тэрийг оруулж ирэхэд галын татвар төлөх хэрэгтэй. Би Баатар сайхнаас тусалцаа гуйсан. Баатар сайхан 5 болдыг ерөнхийлөгч. Нэлээд томоохон хөрөнгөтэй. Баатар сайхан майгийн тэр мөнгийг ерөнхийлөгчийн хоёрын харманд хийгээгүй ч ерөнхийдөө бол ерөнхийд нь бол харманд хийцэх байхгүй. Хэдийгээр гараараа аваагүй өөрийн харманд хийгээгүй өмнөөс нь их хоёрын төлөх ёстой мөнгийг Баатар сайхан төлсөн байгаа бол хоёр дахь удаа дор хаяа. За бусад юмыг одоо би нэг их ажиглаагүй анзаараагүй тэгээ ямар маргаа яаж. Тэгэхээр ямар ч ихээс энэ хоёрын аль нэг нь ч хангалттай. Шүүхэд тэгээ энэ хүн орхох ёстой. Шүүхийн өмнө зохиосны хариуцлага бүлээн авах бүлээх ёстой. А тэнгууд 5 өрөөнд түр хариуцлаа одоо саатуултлаа гэдэг юм уу? Тэгээ 5 өрөөнд дүүш мөш нэтрээ тэгээд өшөө юу ихнэр хүүхэд тий уулзлаа гэх мэт юм. Тэгээд одоо нөгөө юу гэлээ задлан гэлөө тий задлан хит удаа явууллаа. Өөр чи ирдгүй. Тэгэл дахин очлоо ирдгүй гэдэг ч юм уу тий. Тэр энгийн иргэн байсан бол ийм байх уу тий. Тэр тэгш ирэх гэдэг чинь тэгээ яг ийм юм дээр харагдчих хэрэгтэй байхгүй. Тэгээ өчигдөр Америкийн элчсад юу элчсад иргэний нийгмийн хүлээж аваад тэгээд бид хэд бас нэг янз бүрийн жижиг сажиг юм ярьжсэн чинь тэрний улс төрийн хилцээхийн залууд гэж байгаа. Иллиной мужийн нөгөө Обама Иллиной мужаас сонгогдсон. Тэгээ нөгөө Обамагийн сударсан чинь Иллиной мужийн захирагч суудлыг зарах гэж оролцсон юм л дээ. Тэгээ тэр нь баригдаад одоо найз шорон сууж байгаа гэж байгаа байхгүй тий. Хариуцлага тооцож байна. Тэгэхээр тийм орлого хийсэн нь төдийлөн чухал биш. Хийжлээдэг ямар ч орнд хийжлээдэг. А ганцхан юу чухал гэх юм бол тэрний араар мөрдөө тэгээ хариуцлага тооцож байна уугүй юу? Нэг хүмүүст арчсан нийгмийн зарим тэгш бус байдлыг харж энэ хараад байрыг солилцож нийгмийн тэгш бус байдлыг цогцоор нь харж бүтцийн ялгуурлан гадуурхалтыг арилгахыг зорддог. Тэгээ уг нь бол би бол илүү тэр нөө социал ардчлалыг дэмждэг social democracy загвар.
Бид тэр бол тэр нөө солидаритигийн загвар дээр, нэгдлийн загвар дээр суурилсан нийгмийн даатгал энэ төр бол тэр татвар нэг өндөр. А гэхдээ нийгмийн даатгал, тэр нийгмийн хамгаалал маш сайн. Тэгээд тэрнээс чи одоо ядуу юм байна гэдэг хэлбэл үзүүлж чадахгүй чинь Америк шиг тийм ерөнхийдөө хог дээр гарч байгаа гэж хэлдэг. Монголд ч гэсэн ер нь бол сайн хэцүү байгаа шүү дээ. Тэгээд харьяаллын нэтэрэг гэлтэй олон янзын асуудал. Тэгээд нөгөө хүмүүсийн нөгөө аюулгүй юм сүлжээ гэж хэлдэг. Аюулгүй тор амар цогрохоо тийм. Тэгээд бас телевизээр нэг хүн гарч ирсэн нөгөө хүлэн бүр нөгөө эдэлж гисэн дэмлийн гадаа хэд хончсон гихмэл тохиолдол гараад байгаа. Хүмүүнлэг бус арчилсан бус нийгэмд болохоор нийгмийн зарим тэгш бус байдлыг харж хүчээр тэнцвүүлэх гэж оролдоно. Одоо коммунизм бол нэг жишээ байхгүй юу? Хүчээр нөгөө өмчийн бураагаал, тараагаал. Зарим тэгш бус байдлыг болохоор гүнзгийрүүлдэг, харахгүйгээр тийм. Юусэн анхаарал авахгүй. Эсвэл жам ёсны гэж үзээд тэгээд дэмжээд, үргэлжлүүлээд, заримдаа бэхжүүлээд яваад байдаг. Хүмүүнлэг арчилсан нийгэмд болохоор нийгмийн тэгш бус байдлыг цогцоор нь харж тэр ярьсан шүү. Би одоо бүр ингээ үйл явуулчих. Хамгийн сүүл. Тийм би хоёрыг нөгөө нэмж хийхтэй авч солиулчих. За тэгээд хүмүүнлэг арчилсан нийгэмд болохоор үр дүнгээс илүү үйл явц чухал. Зөвлөлдөх зөвшөлдсөн аргаар шийдэн хүчирхийлэл ашиглахгүй. Тэгээд хүчирхийлэл гэдэг маш өргөн хүрээнд ойлгох байна. Албадлал, түрэмгийлэл тийм. Хүмүүнлэг бус арчилсан бус нийгэмд болохоор үр дүн хамгийн чухал. Шаардлагатай бол хүчирхийлэл ашиглах. Тэгэхээр Монголд үзэх юм бол ер нь бол эдийн засгийн өсөлттэй тэгэл чөлөө зах зээл тэгэл неолиберализм бол ерөөсөө бурхан гээд 20 жил явчихсан. Неолиберализм болохоор бүтцийн тэгш бус байдлыг ерөөсөө анхаарах байхгүй. Хүн болгон тэгш боломжтой гэж номлоод яваад байдаг. Тэгээд илүү боломжтой улсууд нь хожоод яваад. Тийм учраас нийгмийн тэгш бус байдал гүнзгийрдэг. Тэгээд сүүлийн одоо энэ неолиберализм нэлээд хүчээ авсан нөгөө Thatcher, Reagan-ы үеэс хойш ингээд нөгөө дэлхийн эд байдлын хуваарлалтыг харсан чинь тэр нөгөө тэгш бус байдал болохоор бүр асар хурдтай нэмэгдсэн гэсэн тоонууд гарч ирсэн. За ядуурл болохоор нийгмийн тэгш бус бүтэц төрийн буруу бодлого бүтцийн ялгарлан гадуурлын үр дагавар гэж бол нэг харахгүй байгаа юм тэр. Юу гэж харж байгаа гэхээр ядуу хүмүүсийн өөрсдийнх нь монголчууд залхуу гэж ярих. Арчаагүй гэж яриад. Цээжид хэлсэн өөрсдөө дүгнэлсэн национализм одоо өнсөрх үзэлттэй цэвэр цусаа хадгална гэж. Одоо нөгөө нэг даяар Монгол, Хүүх Монгол гэх мэт бүлгүүдээс гадна дөнгөж сая төрийн ордонд хилэгцүүлэг хийхэд нэг нөхөртэй гэж ярьдаг байна. Цэвэр цусны асуудал шүү чинь. Тэгээ энэ бол фашизм, расизм. Юу шүтэх ямар итгэл үнэмшилтэй байх тухай түн бүмэн ерөнхийлөгчийн захирамж гарсан харсан уу? Морин хөр, нууц товчоо, тийм чуул, ийм чуул, овоо гэж тийм. Зөндөө олон юм шүтнэ гэд бидний өмнө шийдсэн. Ерөнхийлөгч тийм ээ миний дотоод итгэл үнэмшлийн ертөнцид захирамжаар гэж халдаад байх бол энэ ямар ч achилсан нийгэм гэж надад санагдахгүй байхгүй. Эмэгтэйчүүдийг хуама өсгөх хэрэгсэл хийж үзсэн бодлого хуулийн залууг явсаар социализм үед бол аборт хоройтой, жирэмслэлтэй сэргийлэх хэрэгсэл хоройтой байсан. Тэгээд зарим эмэгтэйчүүд болохоор жил дараалан хүүхэд гаргаад бийгүй болж исэн. Зарим эмэгтэйчүүд болохоор амь насаа алдчихсан. Эсвэл өргүүлчихсэн. Одоо хууль бусаар аборт хийлгэх. Маш хэрцгий аюултай. Маш олон эмэгтэйчүүд аборт хорлсон орнуудад бол амиа алддаг. Тэгсэн мөртлөө Монголын нэр хүндийг гаргах одоо нөгөө гастрол гадаад явж тоглолт хийх тохиолдол болохоор ямар ч хэлээсэн нэг тохиолдолд тий одоо юу гэх миний мэдж байгаа нэг тохиолдол болохоор аборт хийлгэж болохгүй тий 5 сартай байх хүн илүүтэй хүчээр аборт хийлгүүлээд тэр эмэгтэй нас урсан. Эмэгтэй хүний юм гэж хараад байна. Гэтэл одоо дээрдсэн үг гэсэн чинь яг хуулиар болохоор аборт одоо их чөлөөтэй. Тэгээд жинхэнэ сэргийлэх хэрэгслүүд болохоор чөлөөтэй. Гэхдээ абортыг маш их шүүмжилж ярьж байгаа. Тэгж шүүмжлэхдээ яагаад аборт хийлгэх хүрээтэй байна гэдгийн тухай биш. Эмэгтэйчүүдийг алуурч гэдэг. Тэгэхээр хэрвээ Монгол эмэгтэй юм бол хэрвээ эмэгтэй хүн юм бол
хэрвээ их оронч юм бол хүүхдээ гаргаад авах ёстой гэсэн бас нэг ном байна. Маш аюултай. А тэрнээс бүр өшөө цаашаа явах юм бол зөвхөн монгол хүнээс гарах ёстой гэдэг. Тэр хүүхний эрхчлүүд маш их халдсан. Тэгээд нөгөө цусаа хадгалах, хүн амаа өсгөх гэсэн өөр зорилгод эмэгтэйчүүдийг хэрэгсэл болгон ашиглах гэсэн тэр сэтэл хэвээрээ харин надад бодогдоход уламж хүчтэй болоод эврээд байна. Хүүхэд залуус энэ бас их зугаатай асуудал санагдаад байдаг бас анхаарлаа авны орхиж болохгүй. Тэгээ шуугны багамж иргэж хүний багам хүндэт. Бас нэг төр төмгөр ёс ямгуур гэдэг шиг шуугны багам зүгж иргэдэг юм уу? Ер нь тэгээ шуугны ч том жижиг иргэдэг болж иргэдэг юм шиг байгаа юм. Гэсэн мэт ямар ч логикгүй юмнуудыг ингэж холбонгуудаа ерөөсөө цаана нь юу вэ гэхлээр залуу хүмүүс зарагдчих ёстой л аахгүй. Яагаад залуу болохыг зарагдчих ёстой? Тэр нөө насны тэр изалуг бас яваад байгаа байхгүй юу те? А насны изалууч аяга арчилсан биш байхгүй юу? Яг бол бид нар ч нөгөө нэг арчилсан бус уламжлалыг ерөнхийдөө бол тээж авч байгаа усуд шүү дээ. Тийм үү? Яг нэг юм байгаад байгаа юм. Тэ арчилсан бус хүмүүнлэг бус за тэр байтугай бүр феодал те а тэр авторитар социалист гэх мэт а тэгээд тэр нөгөө эсхийг эрэхтэй усны патриархал энэ изалуугийг тэр соёлыг бид нар тэгээд яваад байгаа хүмүүс байгаа байхгүй юу? А тэрийг бид нар үүсгэн насаар одоо юу хийн залуусыг насаараа давталж хүчээр ингэж тулгаж уламжлуулж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг насаар ирэмбэлдэг энэ явдлыг ч гэсэн бид нар авч үзэх ёстой байгаа байхгүй хэрвээ хүмүүнлэг нийгмийг хэлдэг байна. А зорилго өөр байх юм бол авч үзэхгүй гэж болох байна. За тэгээд би нөгөө нэг насныхаа юг давуу эрхийг ашиглаад амар удаа яриад ярилцах цаг болгоцсон юм шиг нууцлаа.